Гайгүй би цаанд хэлжээ. 90 оноос хойш Япон Монголын Орос Монголын тэр 70 онд ороо хэлгээний хурал хийх хэмжээд гарсан байхгүй юу? За гэтэл 80 жилийн өмнө тэмдэглэлээ. Путин ирлээ. За 10 сая доллар гэсэн. Тэгэнгүүт чи одоо ерөөсөө дүрстэй улсын яар тэмдэглээ шин дуу мууцхогоод тэрний өмнө өгсөн. Нөгөө сүйд бол манай нөгөө хүнд өгөөд. За тэгээд 81, 82, 83, 84 жилээр мартсан ерөөсөө хуучин оог тэмдэглэхгүй тэр зургтын нэвтрүүлэгч гаргах болсон. За тэгвэл сая дахиад за тэгвэл хоёлаа ингэ ер нь бол энийг одоо нэг 5 жил болоод тэмдэглэх шаардлагагүй. За тэмдэглэе гэвэл ядаж нэг 10 жил болоод нэг тэгээ 80 жил одоо 90 жил гэдэг нь 80-таа ер нь одоо тэгж асуудалтай юм аа. Яагаад тэмдэглэх болсон гэдэг шалтгаан маань өөрөө. За шалтгааны та би Брежнев гэдэг хүний ойлгосон. Тэмдэглэдэг болоод тэгтээ бас нэг юм мөн тэр чин бидний гой тэмдэглэмээр юу үлээ гэж 69 онд анх тэмдэглээд тэгээд нөгөө хүн чинь өөрөө яваад өгөхөөр болчихж байгаа байхгүй л чи яг тэгэхээр бас 69 оны нэг юм та бодоор Орос зөвлөлт хятадтай харилцаа хурцтаад тэр жил чинь баахан цөмийн дэлбэрэлт бол туршилт хийгдээд тэгээ яг нөгөө таарад тэгээ ерөөсөө нөгөө хятад энийг үзүүлэхийн тулд бас энэ дүү алсыг хараад байна. Ерөөсөө шааж өгье гэдэг. Алсыг хараад байна. Тэр одоо яг тэр үед бол зөвлөлтийн зэрэг ороод ирсэн байсан л та тийм ээ. Тэр ихнийх нь ороод. 100 мянган зэрэг нь ороод ирсэн байсан. Гэхдээ илүү шалтгаан бас хувийн сонирхол байс. Та тэрийг тэгтээ нэг юм биш. Асгалаа тэмдэглэхээр манайх чи бүр 39 онд ардын сайд нарын зөвлөлийн тогтоол гарч нөгөө хөшөө барья гэж юу гарч ирсэн байна. Тогтоол гар. Тэгэхээр хөшөөгөө барьж амжаагүй тэгээд нөгөө 54 онд одоо Монголд айчтны хөшөөгөөд нөгөө сүмбрээс чинь цаашаага хүн их очтгүй ганц хөшөө баг. Нөгөө нэг бөмбөгдүүлсэн шүү дээ. Оросуудад. Тэр бөмбөгдүүлэхэд нас барсан 70-80 зэрэгч авч тэнд авчиж булаад мор зарын тэгээ тэнд хөшөө усгдсан та очиж үзсэн үү тэр сүмбрээс доошоо урагшаага очиж үзсэн үү та 15 км-т байгаа нэг тим юм хэдэн онд тэр хөшөө усгсан тэр 54 онд усгсан. Тэгээ гол нь тэ энэ нэвтрүүлгийн хөтлөгч байгаа. Энэ зоригтын цаг зүйл ахмас яг л томчод өөрийн дураар тааваар хайхан. Би анх удаа ийм том ах нарыг одоо сургалтад гадсан юм байна. Сайхан тэр сошиал орчинд Монгол улсын Батлан Монгол яамны одоо төлөөлөгч нэг офицер ирж байна. Одоо энэ халахгүй байданы ядтын 85 жилийн ойг одоо ёсол төвөдөд тэмдэглэхийн тулд Монгол улсын засгийн газраас бүр тусгаалan одоо ажлын хэсэг байгуулж одоо маш одоо хугацааны олон өдрийн хөтөлбөртөө ийм одоо хой болно. Бүр тэр байтугай пүүдэн дараа ирж оролцсноо гэдэг нэг тийм юу сурчлаа гэж. Тэгээд юу гэдэг ингээд юу үзсэн чинь халахгүй тухай ер нь Аа дуурал дуурчаар хүн болгон ярьж. Ярианы өнгө айстраа тавьж байгаа асуудлыг харахад цаанаас чиглэл өгсөн тэр үзэл сурталчийн дагуу. Одоо миний санахад олон жил яг энэ утга санаагаар явж ирсэн тэр ядтын баярыг одоо дахиад хийх гэж байна шүү дээ. Монголчуудын хувьд асуудалтай юу, асуудалгүй юу гэдэг баярсан сая ярьж байгаа шиг байна зүгээр. Асуудал байгаа ах уу? Одоо тэр олон 100 иргэнэ одоо саяны ярьж байгаа бөмбөгдүүлсэн байна, хэлбэрдүүлсэн байна, цааснуулсан байна. Москвад ерөнхий сайд нараас хүртэл авьяас саадуулаа. Энэ асуудалтай монголчууд байна. Бид нар маш их хэмжээний газар нутгаа алдсан. Энийг би бас асуудалтай. Тэгээд бид нар бол энэ ойн өдрийг бол үе ярьдаг, тэмдэглэдэг. Ялангуяа одоо таяр маань бол түүхчид судлаач. За энэ чиглэлээр би таярыг ямар хүмүүст танилцуулдаг тавьж. Ялангуяа түүхийн бодит баримтан дээр тулгуурсан зүйлүүдийг таяр маань ярьдаг хүмүүс юм. Тийм учраас ийм бодит зүйлийг энэ их үсэл сурталчилсан өдрүүдэд бид нар монголчууд тэр тусмаа залуучуудад өгмөр. Тийм учраас би таярыг үлсэн шүү. Урд хүлээж авсан дэх баярлалаа.
Одоо нэгэн тэгсэн чинь таяр үргэлжлүүлээд би жоохон сонсохгүй. Хоёр асуудлаас болоод энэ Японд Оросууд байлдах шалтгаан аль хэзээний төлөвлөгдсөн юм а гэдэг бол надад нэг юм ойлголт байдгийг. Чи одоохон тэр талаар үгэлээс 37 оны хядлага бол ерөнхийдөө 37 оны алхахлаас бол 2 жилийн өмнө одоо бид ч 9 сарын 11-нд тэмдэглээд байна шүү дээ. Тэгэхээр тэр бол нам засгийн 14 хэрэг гэж үгүй. Тэднийг шүүхээр оруулаад тэгээ бүгдэнд нь цаазаар авах бануулаад тэгээ амаргаа нэг хүнийг бол өрсөс бодоод ванга гэдэг эсэг эцэг өрсөс нэг хүн. Тэгээ 13 болоод тэгээ яг одоо энэ Евро сонгон харихуулын тэнд цөмөрөнгө буутсан байлээ. Тэгээ буутахад тэнд дугуйтай хүүхд явж ирсэн байгаа. Тэр үчир бас дугуй байлаа шүү дээ. Германаас Opel дугуй гэдэг дулмагийн шүлэгнээс Opel дугуйн дээр стиксэн тэргээд энэ хүүхэд дугуй унтсан явж ирсэн гэрч бодлоо гэд нийлүүлээ дахин 14 болгоо буутсан. Энэ бол тэр олон 30-аад мянган хүн алсны шүүх хурал ерөөсө ганцхан хурал байсан. Бусдын нөгөө списик гэдэг нь шүү дээ тийм ээ. Тийм юмар ингээд доотлолт нь онцгой гомсоос гарын өвсөх зураад шүүхгүйгээр буутсан зөвхөн алдсан. А шүүх хурлыг бол юу гэж тайлбарлаж ирэхээр муусаа Японы тагнуулуудыг бол ингээд илрүүлсэн шүүх хурал нь эндээ болчихсон. Одоо бол тэр бол зүгээр юу гэж. За нэг асуулт байна. Бүх тэр олон алагчсан улсууд бүгд Японы тагнуул гэдэг хэрэгээр орсон. Яг аль хэзээ ямар тэр чи олон хүнд нь бол Япон гэж ямар улс үүдгийг ч мэдэхгүй улсууд байгаа шээ тийм ээ. Тийм олон улсуудыг алахтаа бүгд Японы тагнуул. Яг энэ Японы эсрэг ийм том ажиллагаа зохио гэдэг асуудал байна. Бүгд Японы тагнуул. Сонирхолтой нь ихэд бол манай чинь нэг 20-30 хүн 20-од оны сүүлдээс эхлээд Герман сувчсан. Тэд нар бүр аргаа олчихсан тэр байтугай. Би Японы тагнуул биш ээ. Би Германы тагнуул. Тэгэнгүүт 15 жил өгдөг байхгүй юу? А нэг хүний бүр юу вэ? Өгсөн ясгүй. Би ч одоо Гитлерээс даалгавар аваад тэгээ саяхан Гитлерийн юун дээр тулын мургасан дээр өөрөө ирж надтай уулзаа дараагийн даалгавар өгч чад тэгээд нисээ яваад өгсөн тэгээд тэгээ 15 жил авсан байт. Бүр тулгаж биш. Тулгуулсан биш. Одоо энэ нөгөө хэн гэдэг театрын зураач байсан. Тэр бол бүр бас Герман цуцсан байхгүй. Манай уяас ихтэй очрын одонгуудаа очиж шууд хүчингээ ирэх хийгээд тэгээ шорон дор суучихгүй юу. Тэгэрэг дэрсэн хүн ч байдаг. Дандаа Японтой холбогдсон. Яхаараа цөмөр Японтой холбогдоод байсан. Энийг чи бүгдээр ингээд бүр нэрсээс нь ахуулаад анх одоо хүн танай 103 хүн 108 хүн ч дөө Японы тагнуул гэж Ферновский, Смирновский гэж авчиж чавуулсан авчиж өгч бодулсан шүү дээ. Тэгээд энэ асуудал бол одоо ерөөсөө тэгээд дараагаар нь 28 мянган зэрэгтэй 57 дугаар юуны онцгой юуныхын Монголд бол зөвшөөрлгөөр орж ирсэн. Энэ бүх явдал чинь юу харуулдаг вэ гэхээр зэрэг халахгүйт ч юм уу одоо ямар нэгэн хэмжээгээр Японтой байлдах энэ анхны одоохон их сурвалж нь өөрөө энэ юм а гэж бодож спектр ажиллуулдаг. Тийм. Хоёрдугаар асуудал.
Манжгоо Монгол хоёрын хооронд бол хэдийн маргаан байна гэдэг асуудал чинь аль 34 онд тавигдсан. 34 онд тавигдаад ингээ яасан гэдэг Монгол Манжгоогийн хилэлцээр гэж болсон. Тэрийн хилцээ дээр хоёр талаас яриад тохирсон. За ярьчих зүгээр ингээд тохирчих. Ингээд тохирчихсан чинь тэр чинь ерөнхий сайдын ордог Самбуу гэдэг хүн одоо толгой тэр хилцээрийг хийсэн. Самбууг хийснийхэн дараагаар нацагт орж хэн энтергээд баахан нөхдүүд шинжил анхудаага тэмдэглэхгүй юу. А тэгэхэд одоо нэг кинонд тоглоод байдаг Батчир гэдэг хүн зургийг авдаг байсан. Бас өөрөө герман сурчсан. Герман Батчир гэж. Тэр авсан зургаа дотоод ямар байсан гэвэл Манжгоогийн хэлэлцээр амжилттай болсны баярыг хийж байгаа. Дотоод явдаг нацагт орж идэж бүгд шоронд орсон. За Самбуугийн хэсэг гэдэг хэлэлцээрээс ингээд бас хоосон дуудчихжээ буудалцсан. Чи буруу хэлсэн гэсэн. Тэгэхээр энэ маань юу хэлж байгаа нөхдөг зэрэг энэ Манжгоо Монгол хоёрын хэлийн асуудлыг Монгол Манжгоо хоёр ярьж болдгүй юм байна гэсэн асуудал байхгүй юу. Гэтэл тэр уулзалт дээр Японы хэлцээр дурсан Японы хүний хэлсэн нэг айхтар үгүй. Танай хоёр ингээ сайхан эвлэрээ бие бинийгээ зөвшөөрчих уу? Япон улс танай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэсэн байхгүй юу. Гэтэл Монгол улсын тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрдөггүй, Хятад хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хоёр чинь 1945 оны 8 сард Монгол улсын хүлээн зөвшөөрсөн шүү дээ хоёулаа. Аль нь. Манайх ч одоо 21 онд бүр төлөвлөсөн тогтоосон хуудлаа. 1946 оны 2 сарын 28-ны өдөр зөвлөх бодос Монголыг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ. Хятад улс 1946 оны 1 сарын 9-ны өдөр хүлээн зөвшөөрсөн. Монголчууд хамгийн түрүүнд хүлээн авсан. Тэрнээс өмнө ч бол Орос нь энэ гятын нутгаа олон удаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ одоохондоо бид нар яхаа эзэрхцээ ял гэсэн тийм асуудал байдаг байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол чинь 46 он 45 онд л зөвшөөрөгдсөн шүү дээ. Дайнд улсны дараагаар ийм асуудал. Ийм учраас энэ хоёрын хэлэлцээрийг ингэж хийхгүй маргаантай байж их нь бол Оросд хэрэгтэй байсан учраас гэтэл энэ бүх асуудлыг хэн удирдах гэсэн гэхээр Улаанбаатар сууж байсан Оросын элчин Таиров гэдэг цэргийн хүн хариуцж байсан. Тэр хүн будлаа нь яаж үүсэхгүй хэлийн асуудлыг яаж будлаа үүсэхгүй гэдэг баахан газрын зураг үзсэн байдаг. Гэтэл албан ёсоор гадаад Монгол нь манжуурч гэсэн хятадын нутаг шүү дээ. Гэтэ энийг Япон авцсан, энийг Орос авцсан. Тэнгүүдийн хил дээр будлаан байна гэдэг асуудлыг 35 оноос эхлээд Таиров зөндөөний хийсэн байдаг. Гэтэл энэ хил хаана байна гэдэг асуудлаар бол өөрөө нэгдүгээр Монголын хуучны нөгөө хушуудыг хооронд нь заагалсан хил аюул тодорхой байдаг байхгүй. Нэлийн дээс. Сүүлд нь 1962 онд Монгол Хятад хоёрч нь бол улсаа хувааж авах гэдэгт хилээд өгөхөөр дандаа хуучны хушуудын зургаар барьж өгсөн байхгүй. Энэ хушууны хил чинь энэ байна. Танай хил чинь энэ байна гэж тийм ээ. Энэгээр тогтсон. Хоёр тэнүүгээр тогтсон. Тэр зураг нь бол хамгийн баталгаатай. Гэтэл чинь бол бүр 1800 хэдэн оны тэмээд гэдэг юуны тэргээд 5-6 яддаг хилийн Оросын талын шинжилгээ. Хятадын талын хилэдэн шинжилгээ байдаг байхгүй. Тэгэхээр аль нь нөгөө дайн хийх гээд өдөөх гэдэг босод таарахгүй учраас таяр бүгдийг зохиосон байдаг. За энийг энүүгээр нь ингэж хийчих, энүүгээр нь ийм маргаан байгаа юм гэж бодгоо. Тэгэхээр хилийн маргааны асуудлыг бол зохиосон улсууд нь Оросд өөрөө байхгүй юу? Бичиж хийсэн үн Таиров. Таиров энд онц бүрэн их төлөөлөгч байж байгаад эргээд буцаад мууд алдсан гэдэг гэрч явах. Гэрч байж байгаа. Гэрч. Энэ болгоч нь бүгд өнөөдөр ил тод болцсон зүйл. Ийм учраас бол энэ гарахгүй тулдаан өөрөө 34 оноос эхлээд бэлтгэгдсэн шүү.
маргаан хийхин тулд хэлийн зурс байх нэ. Гэтэл хэлийн маргаан хийх гэсэн чинь Монгол улс одоо хэлийн зурсгүй ойлгомжтой явж ирсэн. Тэр учраас тэр эцсийн сайд нэг нөө одоо хэн нэг туу ингэж хийсээр байгаа зураа зохиогоод яг энд одоо хэл бай. Энэ дайрсан, энэ довтлсон гэдэг асуудал үүсгэж тэр маргаан хэлсэн юм байна гэдэг сайн ойлгож. Тэр үнэн боловч би чамд үгэлээ. Хошуудын хэл байсан болохоос хүчрхэг их Монгол улс шиг тийм ээ. Сөүлд нь бол манжчин улсад хамаарчсан улс. Тэр үедээс хамгийн хошуудын хоорондох хэлийн зураг байна уу гэхээс биш чи тустай улс байгаагүй шүү дээ. тэр үед байсан хамгийн тодорхой бөгөөд одоо аль систем тодорхой наривчлалтай зургал тэр хошуудын юу байсан тэрийг ашиглаж зурсан юм байна. Тий. Таяа юу гэсэн үг Тий. Тэгээ ер нь Японы эзэнт улс гэж байлаа. Яхара Монголыг сонирхдаг үлээ. Нэгдүгээр, хоёрдугаар тэр нь Монголыг эзэлж авах төлөвлөгөө байсан юм уу? Тэгээ энэс үүдээд одоо алхын голын байлдаан гэдэг юм үүснэ гэдэг асуудал тавигдана л да. Тэгээ энэ бол судлах юм бол олон сэдв асуудлыг хөндөж болно. Япон гэдэг чинь өөрөө хэм бэлээ. Чинь дөнгөж 19-р зуунаас сүүлчээс л шинжлэгдэж гарч ирж байгаа орчин үеийн одоо улс болох гэж оролцсон улс шүү дээ. Ингээ 20-р зууны босгон дээр бол одоо өрөндийн гөрнүүдийн хэмжээнд одоо өөрийгөө хөрдсөн байна гэж дүгнэж бодож энийг үндэслэхдээ тухайн үед байсан манжчин улстай 1895-96 онд хийсэн дайнда ялаад би бол бас цэргийн үед хүчрхэг болцсон байна. Улс төрийн хувьд нөлөөтэй болцсон байна гэдэг юм үндэслээд ингээ бид мэдж байгаа шүү дээ 1905-6 оны Япон Оросын дайн. Энд ялснаар үндсэндээ Азийн их газар дээр гараад ирсэн улс шүү дээ. За энэ нэг түүх, нэг үе. За хоёрдугаар яг халахын голын байлдаан маань үүссэн шалтгаан нөхцөл юу вэ гэд аваад үзэхээр өнөөдөр хүртэл бид нэг түүхээр тайлбарлаад байх шиг байна. Нэг түүх гэдэг нь энэ бол үзэл сурталчилсан үед бидэнд тогтсон одоо олон түмний бодолд шингэсэн гэх юм уу нэг тийм ойлголт байх шиг байна. Базаад аваад үзэх юм бол Япон Монголын эсрэг давтлаа. За бидний холбоотон хуучин зөвлөлүүд бас туслахаар ирээд улаан хайрын биднийг хамгааллаа. Ингээ Японы эзэн дүнгийн гэртэг боцглоо гэдэг. Манай их орны тархан хэлхийц гарыг зөрчин 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы түрэмгийлэгчид үлэмж хүчээр довтлоо. Түрүүний хэлдгээр гол зарчим биднэлөө Японд довтлсон улаан хайрам хамгаалсан. Бид дайсныг яасан. Энэ гурван өглөөрөө бүтцийг бол би өөрчлөмөргүй байна, тийм ээ. Гэхдээ доторх агуулгыг аваад үзэх юм бол огт өөр бодол санааг бидэнд төрүүлнэ. Яг тэгэхээр байлдаан хаана болсон юм? Энэ бол ерөөсөө халахын голын зүүн тишээгээ 20 км газар манай хил байгаа шүү дээ. Энэ бол одоо гүнээрээ нэг 20-25 км, өргөнөөрөө нэг 70-80 км энэ газар оронд болсон л байлдаан. Бидний ойлголтоор бол Монгол улсын газар нутагтай. Бидний газар нутагтай. Гэтэл энэ жижигхэн одоо хязгаарлалт газар орон дээр болсон байлдаан яхаараа сая аврагын хэлдгээр дэлхийн том түүхэнд нөлөөлөхөөр дээр нь дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд нөлөөлөхөөр ийм үйл явдал болчдгийм бэ гэдэг асуудал ингээд тавигдчихээн л өөрөө ирэхгүй. Тэгэхээр энийг ярихын тулд одоо бид 1921 оноос хойш за ялангуяа 1930-аад оны Монгол зөвлөлтийн харилцаа тэн дотор одоо Монголын дотоод улс төрийн байдлыг хөндлөхөөс аргагүй. Энэ дотор хамгийн том байр суурийг эзлэх нь Монголд явагдсан хэлсдүүлэлт, хэлмэгдүүлэлтийн асуудал мөн. Товчоор хэлэх юм бол бид чинь 1931 онд Манжуурыг Япон эзэлсийн дараа л 3 дахь хөрштэй хэлэх боллоо шүү дээ. Эндээс чинь 3 дахь хөршийн бодол гарч ирнэ. 4 дахь туваа. Техникийн хэлээр бол тухайн үед бид нэр 4 дахь улстай хэлж ирсэн мөн үнэн. Тийм. Зөвлөлт холбоот улс, туваа, дунд өдргийн улс,
Тэгээ сая гарч ирж байгаа манжгаа улстай ингээд хэлчихэж байгаа байхгүй. Манжгаатай хэлнэд бол үнэндээ бид Японтой хэлж гин гэсэн болчихж байгаа. Гэтэл тэр үед нөхцөл байдал алс орнод ямар байваа гэж. Дуулгаад улс иргэний дайныхаа сүйдсэн одоо эдийн засгийг босгох үр дагаврыг арилгах ийм л үе байлаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бүгдээр Монгол ард улс чинь 1924 оны үндсэн хуулиараа тунхаглагдаад өөрийгөө бас босгох аюулгүй байдал анх юм үе байлаа. Тэр үед чинь 1930-аад оны ихэнх хүртэл бид чинь гаднаас учрах хаяад хаанаас байна гэж бодож ирсэн гэхээр дунд дэргийн улсын зүгээс Чанга шигийн тэргүүлсэн гомдон засгийн газрын зүгээс л гарна гэсэн ийм л бодлоготой байсан. Үнэндээ манай аюулгүй байдлын бодлого, цэргийн бодлого, тагнуулын бодлого бол бүгд эндээс ирэх аюулаас сэрэмжлэхэд бүгд чиглэгдэж байсан. Манжгоо ерөөсөө боддоо. Тэгэхэд манжгоо гэж байсангүй. Яг доктор манжгоо ч 1931 оны ихэр байгуулагдлаа. Тэгэхээр манжгоо улс гэдэг байгуулагдаад нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ манжгоо гэдэг улсын чинь тусгаар тогтол бүрэн эрхт байдлын 1930-аад оны донд хүртэл 3 улс. Дараа нь 1940 онд бараг дэлхийн тэр үед байсан орчин тогтнож 80 улсаас 20-од нь хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Энэ чинь тухайн үеийн Монгол улсын одоо удирдах бүрэлдэхүүн нөлөөлнө шүү дээ. Яагаад бид нарыг нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байтал Японы дэмжсэн манжгаа улсыг чинь дэлхийн одоо 20-од улс хүлээн зөвшөөрчвэ. Нэгдүгээр. Хоёрдугаар бид яагаад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж болдгоо юм бэ? Хоёрдугаар бид яагаад бусад улстай худалдаа хийж болдгоо юм бэ? Яагаад бид бусад улстай боловсрол улсад талбарт харилцаж болдгоо юм бэ? Оюутан сургаж болдгоо юм бэ гэдэг бодол чинь ямар ч хүний толгойд орно шүү дээ. Тэр гиндэн байна уу, амар байна уу, чавлсан байна уу? Ямар ч хүний толгойд борно. Тэр энэ нөхцөл байдал чинь хооронд их зөрчилдөнөө дээ. Тэгэхээр дөрвөн бабар хэлдгээр бид чинь одоо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрлөхийн тулд энэ хаяанд нь гараад ирсэн, шинээр гараад ирсэн манжгаа гэдэг улстай яг харилцаа тогтоож болохгүй юм бэ гэдэг асуудал орж ирнэ. Тийм учраас тэр манжуур өртөнд болсон яриа хэлсэн үед чинь нөгөө талаас өөрөөр манжгаагийн талаас тавьсан зорилго бол биеийн хүлээн зөвшөөрөе, дипломат харилцаа тогтооё. Бидний зүгээс тавьсан зорилго өгөхдөр түрүүн бааварган хэлдгээр Тайванийн одоо боловсруулад Москвагаар батлуулсан удирдамжинд зааснаар бол та нар ганцхан асуудал юм. Халахын сүм хэний нутагт хаяалах тухай л гэдэг ярина. Өөр хэл хязгаар дипломат харилцаа тогтоох асуудал хөндөгдөл шууд буцсан шүү Улаанбаатар руу гэдэг л асуудал удирдамжтай явсан. Тайр бол бас тийм зүрхий ч юм байсан, залтай ч юм байсан. Яг доктор энэ хүн улаан армийн цэргийн дагалгуудын газрын орлогчоор олон жил ажилласан. Ингээ 1935 онд ажиллаж байгаад тэр үед цэргийн дагалгуудын газрын дарга нь Берзэн гэдэг латин хүн байсан л та, зүрхий хүн байсан. 1924 оноос 35 хүртэл улаан армийн цэргийн дагалгуудад толгойд хоёрхан орлогчтой байсан. Нэг нь Тайр, нөгөөх нь Мелкөвчлөө. Энэ хоёрыг өөрчлөөд нэг нь Монголд бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдоод нөгөөх нь Коминтерны гадаад харилцааны хэлтсэн даргаар томилсон байна. Их сүрхий улсууд юм үтцсэн. Одоо бидний хэлдгээр. Тэгээд Тайванийн боловсруулсан дээр удирдлагын дагуу бол манжуурын өртөнд улсын яриа хэлцээ явагдсан л да. Бид зөвхөн халахын сүмийн асуудлыг ярина, өөр юм ярихгүй. Гэтэл энэ халахын сүмийн асуудал чинь газар нутг нь угаасаа тэр үед одоо түрүүний баабар хэлдгээр хошууд хоорондын хөлийн дээсээр тогтоосны дагуу 2 км-ийн дотгошоо Монголын нутагт байсан байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ бол олзон улсын эргэцэн үүднээс бол олон улсын хөлийг тогтоосон баримтчиг биш шүү дээ. Энэ бол зүгээр манжчин улс дараа нь дундад иргэн улсын бүрэлдэхүүнд байсан. Бүгд Монгол ард улс манжгаа улсын хоорондын хөлийг зохицуулсан тийм бичиг баримтд тооцогдсон. Тэгэхээр 3 дугаарт нь ялгаа байна. Тэр үед одоо олон улсын эргэцэн үүднээс бид олон улсын хилтэй байсан нь бол үгүй. Энийг бол бүгд мэдчихсэн бол мэдж байгаа. Энэ үндсэн дээр одоо хөлийн маргааны асуудал гарсан л да 30-аад оны үед. Энэ бол бас төвхтэй асуудал. Энийг хүнд ойлгоход бас хэцүү.
бид ч одоо хэлийн маргааны улмаас холхгүй байлдаа үүсдэг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд үндэссэн бичиг баримт нь Манжичийн улс үед гаргасан бичиг баримтууд байхгүй. Ингээд харьцуулдаа Манжичийн улс үед гаргасан бичиг баримт олон улсын эрхтсэн үүднээс олон улсын хэлийн одоо үндэстэх бичиг баримт болох уу? Болохгүй шүү дээ. Голтой ярьж байгаа тодруулах хэлэхэд нэг юм яа. 1907 оны Портсмаутын гэрээ гэж болсон. Орос Япон хоёрын дайны дараа. Тэгээ хоёр орн болоод нууцаар гэрээ хийгээд 7 оны, 12 оны, 16 оны 3 удаа ялцраад хилээд болсон. Энд дээр яасан гэхээр хойд Манжуурыг тэгээ өвөр Монгол нь бол Японы нөлөөний газар аа. А гадаад Монгол бол Оросын нөлөөний газар. Иг тохирсон хоёр талаас. Тохирсон багтаа газарч бол одоо манай танай мэдлийн гадаад Монгол манай мэдлийн Манжуур хоёр хагуура хэлэх юм бэ гэдэг асуудал нэгдүгээр тодорсон. Хоёрдугаар Монгол нь гадаад Монгол нь Оросын колон. Манжуур өвөр Монгол нь Японы колон гэж нэрлээ л та. Тэгээ ингээ яасан чинь Тэнхлийн гэрээ гэдэг нэг юм хийвэ. Япон, Герман, Итали. Энэ гурван улсынхан гэрээ хийсэн чинь Японд юу хөөцсөн гэхээр Манжгоо улс бол тусгаар тогтносон улс юм аа гэдэг юмар явсан. Гитлерийг дагсан Болгар, тийм ээ? Унгар, Хорват гэдэг айгуу орно шүү. Нөгөөдөл бүгд хүлээж зөвшөөрсөн. Манжгоогийн төлөөлөгч олон улсын хуралд бол одоо гонжон бичиг хүмүүсээ шагаад очдог. Оросын колон гадаад Монголын тусгаар тогтнолыг Оросууд өөрснөө хүлээж зөвшөөрдөг. Тийм учраас бол Монголын төлөөлөгч сайхан дээлээ өмсөд юугаа яваад ямар ч олон улсын хурал хэлцээр гэрээс бол гадуур зөвшөөрөгдөг болсон. Энд чинь бол зүгээр одоохон тэр асуудлыг ерөнхийд нь харж байгаа гинбит ч юм уу, гинбит ч юм уу нэг юм ойлгоод байна. Ич бол зүгээр хүндэд төрөх сэтгэл тийм ээ. Энэ юм дээр. Тэр үед бол бас тэр Монголын удирдлагч байсан улсууд ч бүр хав оронхгүй бичиг өсөхгүй тэнэг улсууд бас байгаагүй юм шүү дээ. Энэгээр бүр одоо тэрүүгээр одоо Манжгоо улс бий болохоос өмнө бол одоо Дамбадар, Жатамба хин энэ бол гатгшиг холбоологтой байхгүй. Бүр 11 оноос хамт орж хин энэ чинь тийм ээ. Оросны явах бустай юм тогтоочигээд бүгдээрингийн хэрэгтэйсэн шүү дээ. Жатамбагийн чинь Японы элчинтэй сэмхэн улс чийсэн улсаас асуудлаар л буудсан. Зөвөр ингээд юм асуудал болсон. Ингээ бүр Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн жинхэнгээсээ тусгаар ус болгохын төлөө явсан бүх улсууд ч алуулсан байхгүй юу? Бүгд алуулсан. Сая та дурдлаа. Япон Монголыг эзлэх асуудал гэж. Энийг хоёлаа дурдъя. Би бол та бүхэн санал нэг байгаа шүү дээ. Японд хизээч Монголыг эзлэх төлөвлөгөө гэж байгаагүй. Байгаагүй. Тэгэхээр энэ одоо хаанаас гарч ирсэн те гэдэг асуудал. Энэ би ингэж бодож байна. За бүх санаачлаг, бүх үйлдэл бол Оросын зүгээс гарсан болохоос биш Монгол Японы зүгээс огтхон. Яагаад вэ? Хэд хэдэн шалтгаан байна. 1937 оноос эхлээд Япон Хятад анзаарсан. Ихтэй Хятадыг эзлэхэд чанга шийдэлжсэн. 500 мянган зэрэгтэйгээр 5 сая зэрэгтэйгээр орж ирвэл Хятадыг эзлэхээс ийм өргөн ууднуудыг Хятад Японд чадахч хурж хэлчихсэн. Үнэхээр чадаагүй. Японуудын Хятадаас эзэлж чадсан газар бол урагслаад Шанхай ишиг Нанжин болсон. Энэ бол яг Хятадын газрын зураг дээр үзэх жоохон газар байгаа байхгүй.
цаашаа чадахгүй байсан. Тэгэхээр энэ л бол Япон хамаг анхаарал тавьсан байсан. Энэ дөр Японоос байтугай Квантуны айрам манжид байрлсан гэдэг чинь бүх хүчээр ажилласан. Гэтэл чинь Монголыг эзлээ тэрүүгээрээ дамжаад Оросыг байгаль нуурыг эзлэх логикийн хувьд тэнэг асуудал байхгүй юу? Хоёрдугаарт. Тий. Хоёрдугаар. Халахвал дээр байлдсан газар чинь бол хайлаарт сууж исэн хэлийн хамгаалтын отрол байсан. 23 дугаар дивиз. Тэгэхээр хэрвээ байгаль нуурын төмөр зам руу орж эзлэх гэж байгаа бол одоо Манжуур гэдэг бомбон дээр одоо бүр ингэ сайхан юуны Транссибирийн төмөр замтай холбогдсон байж хахад заавал Монгол руу ороод энэ говь цөл рүү яваад тэгээд 800 км яваад Монголын хойд алтан булгаараа тэгээ байгаль орж явах. Тэнэг хүн тийм бодно үхээс үгүй. Бүр логикийн хувьд ямар ч болцоогүй зүйл байхгүй юу? 3 дугаарт. Манай баргууд маань одоо бас их нөлөөтэй учраас манай алкоголын хил бол одоо буруу тогтцсон байна. Энийг одоо янзлаа. Токиогоос хэлсэн байгаа бүр юуруу бичсэн бичиг байгаа. Квантуны айрам. Тэр маргалдаад байгаа хэлийнхээ асуудлыг шийдчихээ. Тэ мэ? Монголын нутаг руу 1 метрч нэвтэрч болохгүй шүү. Энэ бол зүгээр байж байгаа бичиг байхгүй Квантуны айрам өгсөн бичиг. Тэгэхээр ямар ч Монголыг эзлэх юу яах тийм утга байгаагүй байхгүй. Өөрөөсөө цаанаасаа бүр ерөнхий утгаараа 39 оны 5 дугаар сарын 12-нд бол таасын мэдээ гарсан. Тэр таасын мэдэн дээр бол ийм байдаг юм л да. 39 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Японы халдан дүрмгийлэгчдэд Монголын алхахлоос зүүн хойшоогоо буургарын тэр хавцаа Монголын хөлийн заставыг гиндүүлэн дайрч муухай явдал хийлээ мэлээ гэсэн юм мэдээ өгдөг. Тэгээд сүүлд нь тэр юм дээр олон юмд шалгаад үзсэн тэрийгэ эргэж баримтжуулсан ямар ч юм байдгүй. Хэдэн хүн өгсөн яасан хэн байлцсан хэн яасан гэдэг байдгүй. Энэ явдал бол 90 хүртэл тэр өдгөө саяын Оросын архив гаргахтал байдгүй юм л та. Гэтэл халахгол дээр одоохон Шүүкус гадна нэг том оролцсон сууд армийн генерал болсон Федюнский гэж хүн байгаа тийм ээ. Федюнский 1977 онд нас барсан. Федюнскийн дурсамж бол 87 онд гарсан 10 жил болсон байхгүй ном. Федюнский номон дээр бол нэг ийм юм байгаа. Энд ямар ч застаа байхгүй гэж. Таасын мэдэн дээр бичсэн застаа байгаагүй. Федюнский номон дээр энэ бол ямар ч юу байгаагүй. Федюнский нөгөө нэг ном тэр номон дээр бас их сони юм нь бол бид их сайхан байрлал эзэлсэн юм аа. Байлдаанд бол хамгийн чухал нь хин өндөрлөг газар байгааг нь хавчдаг юм аа. Бидний байрлал бол ийм сайхан өндөрлөг газар байсан. Тэгээд Японы талын одоо тэр юу бол зүгээр л одоо нүдэн дээр ил хин энэ хаана байгаа бүгд тодорхой ийм тултай болсон гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт бол застаа байгаагүй юм байна. Хоёрдугаарт бүр эхнээсээ ягаад ашигтай байрлалын хөдөлгөөн ерөөсөө эзэлж тэндээс нь байлдна гэсэн юм тодорхой зүйл байсан байна гэж юм харагддаг. Чи тэр Федюнский номыг дав уншсан баг. Федюнский ном мэдээж монгол хэл дээр хэвлэгдэж гарсан. Гарсан дорн тэгээ хэдэн онд би санахгүй нэгдүгээрт. За хоёрдугаарт тэр үед Монголын хэлийн застав байсан уу гэдэг асуудал дээр би хэлэх юм бол застав бол байсан. Яг тэгэхээр 1937 оны 10 сард түрүүн би дурдсан улаан армийн Монголд оруулах шийдвэрийг зөвлөлтөнд тал гаргахдаа тэн дотор одоо биднэрт л одоо зориулсан захирамжлалтаа Монголын дотоод дорн тэсгийн одоо хөлийг бол Монгол ордны хувьсах зэрэг хамгаалж байна. Дайн гарах гэж байна. Байнгын арим бол хэл хамгаалах ёсгүй. Тийм учраас энэ дорн тэсгийн хамгаалтыг дотоод явдлын яамд шилжүүлж өгөө гэдэг шийдвэр гаргаад энийг одоо Монголын тал зөвлөгээд. Тийм 37 оны одоо 10 сард манай
засгийн газрын тогтоол гараад зүүн хязгаарыг дотоод явдлын яам буюу одоо хязгаараа болдог нэг юм хязгаараа чилжүүлж өгөх тогтоол гарсан. Юу гэсэн хэлийн застаа огт байгаа үг хэлээгүй шүү. Зүгээр яг тэр дайрсан застаа бол байгаагүй л гэсэн. За тэг ингээд шийдвэр гарсан юм. Тэгээ ингээд 1938 оны одоо энэс эхлээд дорнод хэлийн хязгаарыг дотоод явдлын яам хязгаарын зэрэг өөрийнхөө мэдэлд аваад хэл хамгаалах асуудлыг хариуцсан байхгүй. Тэр үед хэлийн застаавуудыг 1938 оны хавраас эхлээд одоо дорнод байгуулж эхэлсэн. Яг тэгэхээр өмнө Монгол Ардын хавьсгал зэрэг тэрийг хамгаалахдаа тамсаг булгаас эхлээд хамгаалж ирсэн байхгүй. Одоо байнгын эргүүл явуулна одоо хамгаална гэдэг байдлаар өдөр тутмын хамгаалт байгаагүй. За тэгээд 1938 оны зунаас эхлээд тэнд чинь хэлийн застаавууд байгуулад эхэлсэн. Хэлийн застав бол тэр үед байсан нэгдүгээртээ. Хэлийн застав байхдаа таны яг түрүүний хэлдгээр халах голын зүүн одоо баруун талд байрлаж ирсэн байна. Тэр үед 39 оны одоо хамар давгийн хажууд байсан заставын дараагаар Чогдонгой ажиллаж ирсэн байна. Чогдонгой өмнө тэр заставын дараагаар хэн байсан гэхэд Дашнам гэдэг хүн байсан. Бүр тэр застав байгуулахад 1938 оны одоо хавар болоод заставын дараагаар Дулам гэдэг хүн томдогж ирээд ажиллаж байгаад 38 оны сүүлчээр Отород руугаа яваад тэгээд Дашнам гэдэг хүн гараад тэр хоёулаа дорнодын улсууд. Тэгээ 39 оны 1 сард нэг тийм хэлийн зөрчил хуулах хоёр Дашнам нэг зэрэгтэй хамт Японы талд одоо Манжгогийн талд олзтогдсон. Одоо тэр хүний хувь заяа тодорхой биш л те. Яг доктор 2 сарын дараа Дашнамын гар үсгтээ өөрийнхөө цэргүүдэд хандсан Манжгогийн талд бууж өгөө гэд нэм хууц ингээд тарагчиж байгаа байхгүй. За одоо Дашнам дурвчдгийн байдгаад. Тэр үед бол байдал жахан ноцтой болж ийн гэд хэдийгээр одоо Улаанбаатар засгийн эрхийн төлөө тэмцэл чавжсан амрын хооронд явагдаж байсан боловч манай тал арга гамжаа аваад 1939 оны 2 сарын ихээр 6 дугаар мөрдийн үеэс нэг сумаг явуулсан байна. Шарав гэж сумгийн даргаанд баас халах голын юм байхгүй. Тэр Чогдонгийн ахалж ясан 7 дугаар застаад хөж нэмэгдүүлж очсон. За ингээд хамтраад хэлээ хамгаалж байгаа. За тэгэнгүүт 57 дугаар одоо онцгой корпусаас дахиад нэг батальоныг Өндөр хаанаас одоо нэг Чингис хаан хотоос тамсах дахиад явуулж байгаа байхгүй. 5 сарын 11-нд хэн орж ирсэн гэхээр хинж орж ирээгүй. 5 сарын 11-нд Чогдонгой нэг өөрийнхөө заставын талыг 20 хүнийг яг байн гаргадаг болсон л да. Тэр нууц одоо пост гэдэг чинь 5 сарын 10-нд яваад 9 жилийн яваад тэр бүр давааны хажууд байж ирсэн манай 20 хүн. Яг цаана Манжгогийн хэлийн застав байсан. Тэд нар илрүүлээд яг нөгөө одоо халах голын зүүн эрэг хүртэл манай нутаг гэж бодож ирсэн учраас тэр манай нууц харуул руу оройд хүнлөө нэг 40 хүнтэй пост явуулсан л та. Эдгээр хоорондоо үзэлцэхгүй. Хүчин одоо цааталтай юм чинь нөгөөдөл чинь наашаа ухарж байгаа. Тэгээ урахтаа яг ингээд бид нар төрөгдөж байна нэмэгдэл хүчээрүүлгээд холбооч явуулаад нөгөөх нь застав дээр ирээд тэгээд тэр одоо шарвын командлсан одоо нөгөө 6 дугаар мөрдийн үйсэн сумын чинь тусдахаар явж байгаа байхгүй гол гараад. Тэгээ байлдаад нөгөө дайснуудад ч хөөг гаргачихж байгаа. Хөөгдөж оргсон хүн чинь одоо ялагдсан хүн чинь дандаа нэг юм шалтгаан хэлнэ штэ. Хэлэхдээ юу гэж юм нэхэр дайсны Ар Монголын 700 морь цэрэг манай хэлийг зөрчөөд орж ирлээ. Амар олон тангтай. Одоо байлдаа үслээ гэж. (1939 оны 5 дугаар сарын 11-ээс ахуулаад 8 дугаар сарын одоо 20 хүртэл 3 удаагийн тултаа болжээ алахгүй гээд яриад байгаа юм байна.
Гэтэл хэн өдөн хатах вэ гэдэг асуудал, энэ асуудлыг хэн өдөн хатах вэ гэж. Монголын 60-70 хүн морио унаад шууд Манжгоогийн хил рүү нэвтэрч ороод тэгээ тэнд л одоо нэг бахан өөмөн дэгдээсэн гэж байгаа. Тэгээ өөмөн дэгдээнгүүт л Япончууд бас нөгөө хэлийн цэргийн хамгаалалтын одоо Япон гэхээ үгүй Манжгоог ч урдаас нь буудаж болж тэгээ тэрнээсээ болоод эргээд нөгөө 60-70 хүн гараа явсан 5 хүн үхсэн юм байна. 5 хүний үхсэн юмны бүх нэгжлэг гэхэд бол ямар ч одоо цэргийн үнэлэх батлах юу ч байхгүй нэг Монгол царайтай нөхдүүд шааж явсан гэж. Тэгээ энийг бол хэлэхдээ бол энэ Оросын Аз царайтангууд хийсэн гэж бас нэг асуудал байгаа юм. Одоо яг Баргын морин зэрэгт бол хурандаа байсан Шарибов гэж хүн одоо саяхан болтол нас орсон 90 хүртэл наслаа та. Тэгээ энэ хүн одоо манч хэлний багш хөл яг сургууль сүлд нөгөө 45 онд орж ирсэн баргуудын нэг байхгүй юу. Тэгээ Шарибовгоо ярихдаа бол энэ бол нөгөө намсараа номон дээр байгаа шүү. Шарибовгоо ярихдаа гүнчи юу гэсэн маа хэлийн амгалан тайман байдлыг судлах гээд 4 Япон офицер хятад жолоочд ороод ирсэн чинь урдаас нь цөмөрөнгөнд буутагдсан юм аа. Алчихсан. Энээс болоод талах голын даа эхэлсэн штэ гэж нэг бас нэг ярьж байгаа юм. Тэгэхээр өдөн хатагч хэн байвэ гэж. Гэтэл тэр өдөн хатах ажиллагааг бол Испани дайнд бол алдартай том юу өдөн хатах ажиллагаа хийж байгаа зөвлөлд улсын баатар болоод гэсэн сүүлд нь 66 нас орсон баха Осетийн үндэстэн хэмбэлэний гагч нэртэй нэг урт нэртэй нөхөр байгаа. Энэ хүн бүгд ингэ зохион байгуулж ирсэн гэж. Эргээд одоохон алхалдах том тулдаан ч бовэлтэй ч юм уу үүсгэхийн тулд өдөн хатах ажиллагааг бол 5 сарын 11-нд застав руу дайрсан асуудал биш ээ. Наадах ч бол эхлээд тэр имийг бол Оросууд хийсэн юм аа. Энэ өдөн хатах ажиллагааг. Дэрийн номон дээр бол нэг Япончлынхаа судалгаанаас бол их тодорхой бичсэн байдаг юм л да. Тэгээ тэр 5 юу эхний орж ирсэн бол монголчууд биш ээ. Тэр юу бол Монгол цэргийн офицер өмссөн моринс моддогсон хэд нөхдүүд орж ирээд тэнд анх өдөө хатаадаг хийсэн юм аа гэсэн нэг ийм бол их тодорхой байгаад идэг юм л да. Тэгэхээр эндээс дөрөвний хэлдгээр энэ байлдаан юу одоо халахгүй байлдаан юунаас өсөв гэдэг нэг шалтгаан төмөр замтай холбогдож гарч ирнэ. Улаан армийг Монголд оруулах захирамжинд Сталин хэлсэн байна. Японы цэрэг бүгдээр Монгол улсын нутаг руу өмнөдөөс орж ирээд гэв мэдх нэг өдөр өөр байгалийн одоо эрхт ирээд Транссибирийн төмөр замыг таслах юм аюул тулгарлаа. Энэ аюулаас сэрэмжлэхийн тулд улаан арим манай дайчид Монгол руу тануудыг би орууллаа шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр оруулж шалтдаг шалтгаан юу байваа гэж. Түрүүн Бабург байлаа. Таярын тухай нэлээд дурдлаа. Таяр элчин сайд нэлээд одоо бүрэн эрх төлөөлөгч нэлээд хойлон бантан утгасныг бол хутгсан. 1937 оны 4 сард Сталин Таярыг дуудаад уулзсан байгаа юм л та. Тэгээ Монголын талаар ярилцаад Таярд өргөхтэй Монголоос нийлүүлэх хөтэ аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйн одоо гаралтай арьс төв хийдэг төрөсгөө, ихсгээ нийлүүлэхгүй шүү дээ наад болчихно. Хоёрдугаарт Монголд бид нар яагаад туслах гэж байгаа юм гэхээр бид Монголыг эзлэхгүй өөртөө нэгтгэхгүй. Энэ бол олон улсын эрх зүйн үднэс өрөөсөө болохгүй. Бид нар Монголыг өөрийнхөө одоо төшөж газар плацдарм болгоно л гэж. Та энийг толгойд шингээ энэ үднэс ажил гэж. Гэтэл яг тэр үед 1937 оны эхний хагас чинь бид мэдж байгаа зөвлөл холбоод улс чинь одоо Сталин өөрийнхөө сөрөг хүчнийг хүчээр дарах кампанид ажилладаг эхлүүлсэн. Хуйлдаан гэдэг бахан одоо онолууд гарцсан байлаа шүү дээ. За хуйлдаан одоо намын дотор байна. За хуйлдаан улаан армийн дотор байна. За хуйлдаан дотоодыг хамгаалах газар дотор байна гэдэг. За ингээд дээр нь гадаадынхны эсрэг кампанид ажил өрнүүлээ. Гадаадынх нь гэдэг нь тэр үед чинь зөвлөбод бас маш их гадаадынх нь байсан байна. Нөгөө нөх хусглаас болоод гаднаас дөрвөөд ирсэн улсууд за ирээд ажиллаж байгаа амьдарч байгаа ингээд 300 400 мянган гадаадынх нь байсан. Талын авчиад баримтлаад шийтгэгдсэн. За энэ нөхцөл
давлгаа Монгол дээр тусч байгаа байхгүй. 37 оны 10 сард болсон намын төвөр оны бүгд хурал дээр чавлсан хэлсэн байна. Гадаадын эсрэг тэмцэхгүй бол болохгүй. Бүгд Японд тагнуулаад хэн бэ гадаад байх. Гадаас ирсэн борядууд, онгорн Семёнов үлдэгдлүүд, хоёрдугаар баргууд, гуравдугаар хятадууд. За тэгэхээр Дунд тэрэгэн улс Японы хоорондоо эхлэмэгц. Энд чинь өөрийнхөө нэг буфер гэж бодож байгаа улс шүү дээ бид нарыг. Хамгаалтын бүс гэж бодож байгаа. Энийг одоо өөрийнхөө нөлөөнд боттой авахын тулд арга хэмжээ авахар болж байгаа. 1937 оны 8 сарын дундаар зөвлөлтөй одоо намсгийн тогтоол гарч байгаа. За Монгол цэргээ оруулъя. Яг тэгэхээр Монголд зөвлөлтийн эсрэг төрийн эргэлт гарах гэж байна. Энийг хэн хийх гэж байна? Гиндэн Дэмэд хоёр хийх гэж байна. Энэ мэдээллийг одоо та нар хэн хийж байгаа гэхээр одоо бүрэн эрх төлөөлөгч Таиров тийм одоо мэдүүлэг өгсөн байна. Таировыг яагаад дуудсан гэхээр одоо 1937 оны 6 сард Сталин зөвлөлтийн цэргийн төв зөвлөж байсан тэр үед. Тэр цэргийн төв зөвлөлтөөр хурал хийгээд нэг мэдээлэлээс зөвлөлт засаг оршин тогтох хугацаанд бид хөрөнгөнүүдийг бүгдийг буцаах гэсэн. Ганцхан салбарт бид нар буцаах гэж чадаагүй. Энэ юу гэхээр тагнуулын салбарт. Зөвлөлтийн тагнуулын байгууллагад ингээ харсан чинь бүгдээрээ бидний эсрэг ажилтдаг хуульдагчд болцсон байна. Польшийн тагнуулууд байна, Германы тагнуулууд байна, Японы тагнуулууд манай дотоодыг хамгаалахаа манай цэргийн тагнуулууд чи эзэлсэн байна шүү дээ. Энийг засаач гэж. За ингээл давлгаа хэлмэгдүүлэлтийн дараах давлгаа эхэлж байгаа байхгүй. Дөрөв би дурдсан Берзэн гэдэг зөвлөлтийн цэргийн тагнуулын газрын дараах латив хүн. Энэ бол одоо тэрэн шиг дэм цэргийн тагнуулын дараагаас ер нь тэрнээс хойш гараагүй гэж одоо Орсын төгчөд үзэж байгаа юм л да. Хамгийн түрүү энэ үнэ баривчлаад тэгээ нэг орлогчоор нь ажиллаж исэн хүмүүсийн судлахаар нэг нь Таиров байхгүй. Тэгээ 1937 оны 7 сарын сүүлээр Таировыг зөвлөлтөөр дуудаж ирсэн байна. Яг тэр үед Дэмэд Жанжин зөвлөлтөд айлчлал гэдэг асуудлыг нэлээд хэдэн жил тавьсан л да. Дэмэдийг айлчлуулъя гэдээ Баршилов зөвшөөрлөөгөө Дэмэд чинь 7 сарын сүүлээр 1937 оны 7 сарын сүүлээр зөвлөлтөд ажиллахаар Улаанбаатараас гараад хойшоо хөдөлсөн байхгүй. Гэтэл яг тэр үед Таирыг өмнө дуудсан байсан. Таирыг баривчлаад тэгэнгүүтээ Дэмэдийн одоо ажиллах асуудлыг замаас нь туслаад буцаад яв гэдэг. Эндээ ажиллаж хойшлуулсан тийм ээ. Тэгээ хойшлуулсан. 8 сар болсон. Тэгээд Таировоос мэдүүлэг авангуудаа Таиров за Дэмэд бол Японы баримтлагч маа. Гиндэнтэй хамтран ажилладаг хүн. Төрийн эргэлт хийх гэж байгаа. Айран бол Дэмэдийн талд. Та нар энийг янзлах болохгүй гэдэг мэдүүлэг өгөөд. Тэгэнгүүт Дэмэдийг ер нь цааш нь харуулж иж одоо Монголд цэргээ оруулахгүй бол болохгүй юм байна. Яг тэр Монгол ардын хувьсгал цэрэг бидний эсрэг ажиллах юм байна гэдэг дүгнэлтийгээд тэгээд Дэмэдийг 2 дахь удаага урьсан байгаа хойшлуулж байгаад. Тэгээ ерөөсөө Дэмэд зөвлөлтөд ажиллахаар явж байгаа. А замд нь хэн тасаж уулзж ийн гэхээр одоо түрүүн хэлсэн дотоодыг хамгаалах ардын комиссариатын орлогч бөгөөд улсыг ялгарлах газрын дарга Ференовский дээр нь Улаан айрын улс төрийн газрын дарга Смирнов тэгээд дээр нь манад бүрэн эрх төлөөлөгчөд томилогдсон одоо Миронов тийм ээ. Энэ гурав ерөөсөө эрхүүд замдаа уулзсан байна. Одоо тасч авчихсан. Уулзсан юм уу, даарлцсан юм мэдэхгүй ямар ч гэсэн юм зам таарч байгаа. Ингээд Дэмэд цаашаа яваад 8 сарын одоо 17 19 20 чөлөө нэг зөвлөгдөө олцолгүйгээр хоолны орлого одоо уулж нас барсан гэдэг. За яг тэр үед энэ гурав бол Монголд ирж байгаа. Тэгэхээр чин зам харилцаа хэцүү байлаа шүү дээ. Онгоцоор ирсэн. Тэгээ улаан удаас онгоцон цуугаад энэ гурав одоо Бандхатар бууж байгаа. Тэрийг бид мэдээгүй. Буучхад тэр чинь том онгоцоор бууж чадахгүй жижиг онгоцоор бууж ирсэн л та. Буучхад шууд одоо бүрэн эрх төлөөч газар ирээд тэгээ амар сайттай уулзсан байна. За бид ирлээ нэгдүгээр. Хоёрдугаар танахыг одоо Япон эзлэх гэж байна. Яг тэгэхээр одоо Дунд тэрэгэн улс Японы дайн болчихсон. Юуг Японы зэрэг орж ирэх гэж байна. Ямар ч бас улаан армийг одоо байрлуулахгүй болохгүй нэ.
та одоо аль биесээр өсөлт өгөхгүй болохгүй нэ гэж. Амар сайд улаан арим тий. аль хэсэг нь ороод ирсэн. Эхний хэсэг нь яг хэлд авцсан байсан. Тэгэхэд амар сайд их ухаантай хүн хоёр зүйл хэлсэн байна. За нэгдүгээрт улаан арим орж ирээд биднээс гадна өөр Монголыг хамгаалах юм байгаа үстэй. За. Хоёрдугаарт улаан арим орж ирээд өөрийнхөө зардлыг та нар өөрсдөө даана үстэй гэж байгаа байхгүй. Тэг чи ерөнхий сайд аж ахуй одоо эдийн засгийн хариуцж байгаа юм чинь тэгж хэлнэ шүү дээ. Асуудал байхгүй л гэсэн чинь. Тэгээ яг хинээр одоо зөвлөлтийн улаан армыг оруулж ирэх өсөлтөө бичүүлэх үгээд амар сайд бас ухаантай Чавлсан дуудаад за чи өсөлтөө бич гэсэн гэж. Чавлсан бол бас тийм ч тэнэг хүн биш шүү дээ. За би хөсөлтөө бичээд та бүхэн тослоно гэж нөө зөвлөлтөнд тал хандсан байна. Тэнгүүд нь тэр үед бүр их төлөөлчний газрын элчин зөвлөх нь Златкин гэдэг дипломат байсан л да. Тэр сүүлд болсон байж. Тэр хүн яриад хөсөлтийн орсоор бичээд тэгээ яг тэр дорой бичээд тэгээ маргааш нь манай улсын баг хурал ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан урлуулад хэлцээд хамгийн дөрөв Чавлсан санал гаргасан. Ер нь улаан армыг оруулж ирэх зүйтэй гэдэг. Тэгээ загтлаа батлаа тэгэл явуулсан. Тэгээ явуулангууд ерөөсөө цаанаас хариу бэлэн байсан Молдовын хариу ирээд одоо таануудын хүсэлтийг хүлээж аваад улаан армыг оруулъя гэдэг. 1937 оны 8 сарын 25-нд 26-нд шийдвэр гараад улаан арим манад орох эрх зүйнтэй болцсон. Ингээд гол хэсэг нь орж ирсэн. Ерөөсөө замын хувьд хүртэл явсан. Тэгээ дөрөв баабарга хэллээ шүү дээ. Замдаа чойр дээр буугаад эн чинь одоо цэргийн хаан байрлал болох хуарг нь болох уу гэдэг асуудал эзгүй тал байна. Хот суурин алга. Их олон цэргийн чинь байрлуулах одоо байр сав алга, дид үтс алга. Хамгийн дөрөв одоо байж болох дид үтс нь Монголд бол сүм хийд байсан. Олон барилгатай, олон хүн амьдардаг учраас том сүм хийд. За энэ байрлуудыг дэхний асуудад гарч ирээд л тэгэл үндсэндээ энэс чинь дал болоод манайд 5 дугаар цаваа гэж хэрлэгдэж ирсэн лам нарыг устгах ажил одоо зөвлөлтийн удирдлагаар их хөө, дэмждгээр их хөө одоо шууд ихсэн л дээ. Бид нар энэ халахгүй тухай яриад байна. Тэгэхээр Оросын хуулиар одоо үйлчилж байгаа хууль гэдэг юм уу юу гэдэг. Архивд байсан 80 жилийн дараагаар яг юм чинь юу ил гарах хэрэгтэй байхгүй юу? Энэ тайлбар гарч ирсний дараагаар бид нар халахгүй төр үнэхээр юу болж вэ гэдгийг л одоох нь зөв ойлгох болцоотой болсон. Зөвхөн энэ тайлбарын үүднээс Оросууд Японтой байлдах төлөвлөгөөгөө аль 34 оноос хийж эхэлсэн юм бэл. 34 оноос хийж эхэлсэн. Монгол улсад энд хадгалт байлдах цэргийн үе 57 дугаар тусгай отроод сая ярьлаа конууд толгойсон энэ отруудыг Монгол руу оруулж ирэх гэж дэмэд гиндэн хоёрч бол улсын хоёр том болоос татгалзах. Та нар Японд тань зэвсэг буул өгч л дээ. Бид нар өөрсдөө үзчихье. Сүүлд гиндэн хэлсэн. Тийм их дурн хүрээд байгаа юм бол тэр Орос Япон хоёр л байлтнаас Манжгаа Монгол хоёр манад ямар хамаатай. Бид нар яагаад зөв зүгээр л гэж байна шүү дээ. Хоёулангийн алжээж цэрэг орж ирсэн. Монгол улсын зөвшөөрлгүйгээр 1937 оны 8 дугаар сарын сүүлчээр Оросын бараг 30 мянган цэрэг л байдаг юм да тийм ээ. Орж ирснийхээ дараа Оросын дотоод юмны сайд эвлэх сайд Ферновский, Батлан хамгаалахын сайд Смирнов энэ төр орж ирээд шууд тулгаад амар чавсгаар гарын үсгэж оруулсан. Улаан цэрэг Монголд 2 дахь удаа нэг нь 21 онд орж ирсэн шүү дээ. 2 дахь удаа орж ирэхдээ аль хэзээний өнгөрцсөний дараагаар орж ирсэн. Яг энэтэй адилхан 21 онд юм үйл явдал болсон. Данзан бодоо хоёр гэдэж болоод нөгөө анхны 7 молоо гэж хэлцээрээс уусчихсан шүү дээ. Та нар цэрэг оруулж яах юм бэ? Зэвсэг өгчих бид нар өөрсөнд гамуундаг хөөгөө гаргах чи бид нар чинь мундаг улсууд байхгүй юу?
Ингэнгүүт нь эндээс зүхтааж гарсан гамингууд хяактэр Оросоос туслаж байгаагаар тулцсан байхгүй юу. Тэгэнгүүт нь чинийгээр өөрөөр нь гаруусгаж оруулаад чиний юу гэж хэлэхээр та нарыг яг цөмөрөнгөр энэ юугаар гаргачих. Хяактэр гаргаад манжуураад буцаагаад оруулчих. А та нар шанд нь яасан гэхдээ зэрэг биднийг Монгол руу орох хятадын засгийн газрын өмнөөс тийм ээ урилга бичиж яачих. Тэгээ чиний гаруусгаж орсон байхгүй юу. Үгүй чи Сүхбаатар зөөлсөн юу өнтер зураагүй. Тэгэж улаан цэрэг 21 онд орж ирсэн шүү дээ. 66 оны юу чи их сон бас дахиад Цэдэн болын гараараа бичсэн юу гэдэг. Тэгээд дорнодод байдал их төгсвөртэй болоод гэж байгаа. Монгол хэл мэдэхгүй хүн байхгүй юу бас цаадах ч юм уу. Дорнод аймаг юм шиг яриад байгаа шүү дээ. Гэтэл дорн дахин гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэр хөөрхий гараараа бичсэн юм. Тэр бичсэн юм дээр зөвлөлтийн цэгийг оруулахгүй бол дорнодод одоо байдал хэцүүрсэн учраас гэж бичсэн гараараа бичсэн юм байт. Тэр нь хадгалагдаж байгаа. Дараагаар нь улс төрийн товчны гишүүдээр бүгднгээр доотлолтод гаруусгаж оруулсан байт. Тэр юм дээр өөрийнхөө бичсэн юм дээр бүгднгээр гаруусгаж оруулаад улс төрийн товчонд тогтоол гарсан. Тэрийг үндэслэж гарсан. Дараагаар нь нөгөөдхийгөө сайхан юм гоё урлаг болгоод хойш нь явуулаад орсон. Тэгэхээр 67 цэрэг орж ирсэн шүү дээ. 66 цэдэн бол нэг сард орж ирээвч шүү дээ. Юу хэм Брежнев орж ирдэг чи тийм ээ. Нэгэнт товчоо тэр чигээр гаруусгаж орсон чи манай хүн тэр асуудлыг яах гэж анхудаага Оросын зөвлөлтийг өдөрлөгч Монгол улсад орж ирлээ шүү дээ. Он жилүүдийн урсгалд саарлгүй олон удаагийн сарчилгаатыг даван туулсан Монгол зөвлөлийн нарийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэгдлээ. 1966 оны 1-р сард зөвлөлийн төлбөрт улсын коммунистийн төвхөрөний ерөнхий нарийн бичгээр Леонид Ильич Брежнев тэргүүтээ эдхэн хүндэт зочид албан ёсны найрсаг ажиллаар Улаанбаатар ирлээ. За нэгдүгээр одоо манай хойд хөршийн цэрэг яхраа манад орж ирсэн бэ? Хизээ орж ирсэн бэ? Ямар шалтгаанаар орж ирсэн бэ гэж. Нэгдүгээр сая Баабар хандж байна. 1921 онд анх орж ирлээ гэж. 1921 онд улаан арин Монголд орж ирэхдээ Ардын төр засгийн газрын урилгаар өөрөлдөл 1921 оны 4 сарын ихэр өгсөн урилгаар үндэслээд эргэцэн үндэстэй байна гэж үзээд орж ирсэн. Гэтэл тэр үед хүрээнд бог тэргүүтээ Монгол улсын хууль ёсны засгийн газар оршин тогтнож байсан. Тэгэхээр энэ одоо хууль ёсоор орж ирсэн үү гэдэг асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт улаан арин Монголд орж ирээд ямар даалгавартай орж ирсэн бэхээр хэрвээ эн чин дундад тэргийн улсын бүрэлдэхүүнд байсан Монгол улс шүү дээ. Хэрвээ орж ирээд дундад тэргийн улсын цэрэгтэй Монголын нутагт тулгаруул байлдаж болохгүй холбоотны ёсоор уулзсан шүү. Та нарын ганцхан үүрэг бол бороо өнгөрний цэгийг л хөөж гаргах. Хоёрдугаарт сайн хөндлөө. За нөхцөл байдал өөрчлөгдөөд манжуур Японд эзлэгдээд одоо зөвлөлт холбоот улсын хувьд бол тэргүүлэх аюул нь Япон боллоо. Тэгээ энэ үднээсээ бас Монгол улсыг харна штэ. Яг доктор Монголыг өөрийн холбоотон гэж үзэж байгаа, өөрийнхөө нөлөөний бүс гэж үзэж байгаа. Түрүүн Баабарга хэллээ. Оросын эзэнт улс Япон хоёр нөлөөнийхөө өрөөг дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө хэдэн хэлэлцээрээр хуваачихсан. Түүний дотор гадаад Монгол буюу одоо өнөөдөр бид нар бол Оросын эзэнт улсын нөлөөний бүс болчихсон байсан. Тэгэхээр энэ хоёр чинь нөлөөнийхөө бүсийн одоо хязгаар гэдэг юм уу, хэл гэдэг юм уу бас би үнэлээгөө нэвтрэх гэж оролдоно. Нэвтрэхийн бас хязгаарлах, тасан зогсоох, сэрэмжлэх асуудлууд зөндөө гарна штэ. Тэгэхээр 1934 оны эцээр Монголын одоо намсгийн төлөөлөгчд хуучин зөвлөлт бодулстай ажиллах үеэр асуудал яригдсан. Энэ үеэр гол асуудал нь зөвлөлтийн талаас тавьсан асуудал бол манайхаар зөвлөлтийн цэргийг бүгд найрамд Монголд ард улсад оруулах хүсэлтийг албан ёсоор гаргуулах гэж л одоо яриа хэлцсэн байсан байдаг. Тэр үедээ Сталин хоёр санал тавьсан. За та нартай нэгдүгээрт бид нар одоо хил залгаа олон улстай байгуулсан гэрээ хэлцээнийхээ жишгийн дагуу үйл тогтолцох гэрээ байгуулъя гэдэг. Яг гэхдээ та нар бидэнд л довтлох гээд энэ шиг гэж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө яриа хэлцээнд олж ирсэн улсууд чинь бүгд инээлдэж байгаа байхгүй. Одоо яг шог яриа л та нэгдүгээр. Гэхдээ энэ эдэн биш та нартай үйл довтолцох гэрээ байгуулъя гэж. Хоёр дахь нь та нартай харилцан үйл довтолцох хэлцээр байгуулъя. Хоёулангийн нууцаар байгуулъя гэж.
Тэгээ тэрнийг тайлбарлаад яг хөө тэрийг манай ерөнхий сайд гэнтэн дотоодын хамгаалах газрын дарга намсраа хоёр ойлгож байгаа юм л да. Гэхдээ яриа хэлцэн байдалд бол мэдэн бодолсон одоо бидний хэлдгээр мэдэн бодолсон байдал гаргаад цэрэг оруулах юм уу яах юм гэдэг дээр нь ерөөсөө хариу хэлээгүй байгаа. Тэр үед ганцхан Дэмэд Жанжин бас яриа хэлцэнд оролцож ирсэн. Дэмэд бол өөрийнхөө салбарыг бодсон. Цэргийн сад Баттан хамгаалах салбарт зөвлөлтөд цусамж авах хэрэгтэй. Цэргээд ижих хэрэгтэй гэдэг үднэс бас жаахан тийм оруулсан ч яахтай гэсэн байдал. Гэхдээ Дэмэд юу гэж хэлсэн гэхээр дайн гарвал танай зөвлөлтийн цэргийг оруулъя гэж хэлсэн байна. За ингээд үндсэндээ яриа хэлцээний төгсгөлд болоод одоо харилцан улд олц гэрээний маягаар одоо харилцан тохирох гэсэн ийм хоорондоо ярилцсан болов уу гэж бид ойлгож байгаа. Гэхдээ энийг ботлсон архив баримт одоо хүртэл байхгүй. Ингээд 1935 оны 1 сард Монгол Ардын Хувьсгалт намын төвөрөний бүгд турлал одоо Гэнтэн нарын айлчны нүг авч хилцгээд тэн дээр бол одоо зөвлөлтийн цэргийг оруулна ч гэдэг юм уу, харилцан улд олц гэрээ байгуулад ч гэсэн юм уу, тийм асуудлыг хилцлээ гэсэн юм байхгүй байгаа байхгүй. Нууцаар хийгдсэн юм мэдэхгүй. Гэг хүндхийн асуудал 1936 онд харилцан туцдах протокол гэрээ байгуулах үед оршил дээр нь бичсэн байгаа. 1934 онд одоо джентльмен гэрээ байгуулад 3 дахь цулаас аюул тулгарх юм бол зөвлөлтийн цэргийг оруулна гэж тохирсон гэдэг. Тэгээ энийг бас бид нарийн судлах ёстой байгаа юм л да нэгдүгээр. 1904 хэлсэн 37 онд зөвлөлтийн улаан армийг Монголд улс байрлуулах бол яагаад дөрвөн баабар хэлсэн 1937 оны 7 сард Дунд Тэргийн улс Японы хооронд дайн үслээ. Хин энтэй дайн зарлаагүй. Японы нэг тийм бодлого ч юм уу, арга ч юм уу одоо мэдэхгүй. Хүнд дайн зарлдаггүй, бусдад дайн зарлдаггүй. Тэгсэн мөртлөө дайн хийгээ явчтай нэг юм байна. Японы засгийн газар Дунд Тэргийн улсын эсрэг дайн зарлаагүй. Тэгсэн мөртлөө байлдаанд ажиллагаа хийгдвэсэн. За ингимэгц одоо зөвлөлтийн удирдлага Сталин бодно шүү дээ. Энэ эхэлсэн дайн Монгол руу орж ирнэ. Яг гэвч монголчин угаасаа Дунд Тэргийн улсын бүрэлдэхүүнд байгаа учраас эргэцсэн үед Японд одоо Дунд Тэргийн улсын нутаг дэвсгэр рүү байлдааны ажиллагаа явуулах нь тэр хүнд байгаа байхгүй юу? Та бүхэн манжгааг заавал харах хэрэгтэй. Энэ байлдаанд биш үү? Нэг байхгүй болсон улс манжгаа шүү дээ. Энийн үүрэг орол ерөөсөө хүндэтгэхгүй байгаа шүү дээ. Энэ газар орон хилийн шугамч нь би бол тэгж бодож байгаа. Тэр Японтой ер нь ямар хамаа юм бэ? Тэгч манжгаа гэж улс байсан шүү дээ. Таны хэлээд байгаа сая баргууд биш шүү дээ. Барга ноёд чинь энэ алхголоор л одоо хэл байх хэрэгтэй юм шиг шүү дээ. Бид нар ч угаасаа л нааш цааш явдаг гэдгийг Япончуудад хэлсэн байх магадлал их байна. Тэгж зурн нөхөс Япон мэдэхгүй дээр очиж газар зүйн зураг зурна гэж бол байхгүй гэж би бодож байна. Ер нь юм байлаа. Би чамд зүгээр хэлэхэд нэгдүгürt манжгоогод одоо зурган дээр байж байгаа тэр Японы байгуулчихсан улс 31 онд байгуулсан улс шүү дээ. Энэ улсын нийт газар нутгийн 3/1 нь манж бараг байсан. 3/1 нь. Тийм ээ. Тэр чинь бол өмнөд хянган, хойд хянган, баруун хянган, зүүн хянган гэдэг дөрвөн аймагтай. 3/1 томтол байтай. Энэ бол угаасаа өвөр Монголд хамаардаггүй улс. Энэ бол сүүлд нь Маогийн орж ирээд нөгөө баргыг барьж яваад өвөр Монголтой нийлүүлээд одоо өвөр Монголтой хамаарсан болохоос өвөр Монгол биш бараг гэдэг тустай. Миний бүх үтсэн юмд дандаа бараг гэдэг тусна үтсэн байна. Тэгэхээр энэ хүмүүсүүд хоёрдугаарт бол Японоос хамгийн их эрхлүүлж исэн газар нь эрхлүүлэх үндэсний хувьд эрхлүүлэх газар нь одоо Минжан гэж өвөр Монгол дэмжигдэн рүү явдаг. Нөгөөх нь бараг байгаа шүү дээ. За энэ бараг хоёрыг бол Японууд маш их тэтгэжсэн. Эднэрт бол сургууль, эмнэлэг байгуулсан, Японд өвөл норн сургасан тийм ээ. Хятад үндэснийг бол үзэхгүй.
Монгол үндсэн дээр бол тусгайд нь яасан. Манайд нэг одоо том хэлмэгдүүл явсан нэг шалтгаан хэрвээ Япончууд гадаад Монголыг эзлэх юм бол энэ хэдэн дураа хүч чинь одоо сайхан хатаг сүвээрээд гүйл гэж. Яг тэгэхээр Японууд эрэхтэй гэвэл тэг Минжаанд ч гэсэн юунд ч гэсэн бол хатаг сүвээрээд гүйжсэн. Баярлалаа та нарыг хятадуудаас үднийг чөлөөлсөнд чинь чөлөөлөгч гэд нэрлэж ирсэн. Тэгээ хайлаар гэдэг чинь бол нийслэл нь байхгүй юу? Одоо тэр юу нэ чи те. Тэгэхээр энэ дэр хардлага үүссэн байхгүй. Тэгээ Япон энэ шиг орох юм бол Оросууд явд. Эдгээр чинь хүнд гиндэнд олон удаа ирсэн. Танай лам нар чинь 100,000. Намын чинь гişүүн 10,000. Наад бол чинь Япон руу яаж гүйх вэ тийм ээ? Гэтэл Япон бол энд үнэхээр баргын хувьд ч гэсэн өвөр Монголын хувьд ч гэсэн бол чөлөөлөгч нартай гэсэн. Гэтэл энэ дээр барга ноёдын асуудал гарч ирж байгаа. Бид манжгоог ярьдаг нь юу гэхээр барга ноёдын байр суурийг бас ярих хэрэгтэй. Угаасаа асуудалтай байсан уу байсан. Хэдгээр зуунаас эхлэх нь би мэдэхгүй. Хилийн дээс маргааны асуудал байсан учраас Манчин улсын үед одоо 19-р оны сүүлчээр халах ноёд барга ноёдын хоорондын асуудлыг шийдэхээр Манчин улсын нааны зарлаг гараад та нар асуудлыг шийдэхэд тэгээд хилийн асуудлыг шийдсэн нэлээд хэдэн бичиг баримт гарсан л та. Энэ бол тэр үед одоо Баабар хэлдгээр 1962 хүртэл хилийн яриа хэлцэг тогтох хүртэл дээр нь 1939 онд хилийн одоо маргаантай асуудлыг шийдэх үед ч гэсэн гол тулгуур болсон бичиг баримтууд болсон. Алхахлын тулдаанд орсон Оросуудын нийт бие бүрэлдэхүүний хэмжээ бол маш өндөр. Энэ 57 дугаар корпус орсон ч юм биш. Дээрээс нь бол Шүков дээрээс нь Штерн дээрээс нэмүүлээд дахиад 60,000 зэрэг оруулсан байдаг. Ер нь 60,000 болцол гэдэг. Томоохон дайны хэмжээс их юм болж байгаа юм бол. Энд монголчууд ямар үг хүсдэг вэ? Албан ёсоор Монгол Манжгоогийн дайм байгаа. Албан ёсоор. Надад ч юм төвтэй. Тийм учраас халах голын медаль маань сэлэн бариад морь унтсан хүний зураг өгдөг шүү дээ, тийм үү? Түүнээс жинхэнэ дайм бол танк их уу онгоцны дайм байсан болохоос биш морь унаад мод тохоод сэлэн бариа явж байгаа хүний дайм байгаагүй. Гэхдээ тэр шин тэгж сурчлах учиртай учраас одоо манай медаль санаж байгаа тийм ээ? Ийм нөхрий. Гэхдээ энэ сэлэн бариад явсан нөхдүүдийн оролцоо ямар байсан юм бэ гэдэг асуудал байна. Ямиг сони юм л яг зөвлөлтийн одоо армийн давшилт мавшилтанд орсон орчин үеийн техникээр байлгсан хүмүүсийн тоо гарсан л да. Тэр үед Монголоос 4 танк орсон байна. Гэтэл тулдаанд орсон нийт одоо танкны хэмжээ бол 250 орчим болоод зөвхөн Оросын талаас байсан байна. 250 танкын дотор 4 танк л нааж явж л дээ. За яг Орсон ч юм уу ч юм уу тэрийг мэдэхгүй. За Монголын нийт нисгчдийн тоо бол 27 мэргэжлийн нисгч байсан гэж байгаа. Монгол улсын анхны баатар нь Дэмбэрэл Шагдар сүрэн гэж 2 хүн байлаа. Японы талд урвс эргэр хоёулангийн буудаад алчихсан тийм ээ. Тулалдаан бол ерөнхийдөө энэтэй талаас Оросын Японы орчин үеийн танкаар үзэлсэн. Энэ танкын дотор их том үүрэг гүйцэтгэсэн нь бол Японы Mitsubishi Z гэдэг юм хийсэн байлаа. Онгоц. Энэ бол тухайн үед дэлхийд хамгийн сайн онгоцны нэг байсан. Хамгийн сайн онгоцны нэг байсан. Оросд тэр бол тэр үеиг баг Америк тийм онгоц байгаагүй Mitsubishi Z гэдэг онгоцоор. Zero. За Z0. За Зеро анх байлдааны ажиллагаа хийсэн газар алхах. Ингээд байлдчихад энд чинь одоо Монгол цэргүүд чинь бол энэ талаас 6 дугаар морь орон энэ талаас 8 дугаар морь орон. Тэгээ одоо Японы танк мангтаа ингээд сэлэн бариад нөгөө медаль дээр байгаа шиг очиод тат гэдэг зохино гэж байхгүй тустай байл та. Байсан. За ингээд гэтэл баргын морь ороо гэж байлаа.
За 4, 5, 8, 12 үлөө ингээд хоёр том техникээр үзэж шээ. Ингээд үзэж байж жагаад тэгж нэг завсралдаг шээ. Суман дуустдаг юм уу? Бүүн халддаг юм уу гэж зогсдог. Тэнгүүт нэг юм яриа биш шүү. Дараад гэж хэлдэг. Тэнгүүт энэ хоёр талаасаа бол 6, 8 дугаар морд хороо ингээд авчдаг. Энтэй талаас юуны баргын бас адилхан. Мор өнөд мод дохоо сэлэн барьсан нөхдүүд пад гэдэг ингээд дайрдаг. Ингээ хоёр талаасаа тэр завсарлагын дунд бол хоёр талыг морин цэргүүд хоорондоо сэлэн бариад ингэж үзэлцдэг. За нэг энэ бол яг хөхтэй зэрэг энэ тулдааныг юу харуулж байгаа нөхтэй зэрэг Манжгоо Монгол хоёрын тулдаан байваа гэж харуулах л зорилготой болохоос тэнд бол бинийгээ сэлэмдээд юугаад алаад хятад байсан юм бол бараг байдгүй юм аа гэж. Гэхдээ жүжигэн дотор оролцож тоглосон гэж тийм ээ. Энэ нь бол яг 1921 оны 3 дугаар сард хягтыг чөлөөсөн амар том дайн гэдэг нь үнэн чанартай монголчууд зүгээр жүжигэн дотор оролцсон болохоос ямар ч юм байгаагүй гэдэг ийм асуудал тавигдаад байна. Тэгэхээр энэ талаа чиний судалсан би бол өөрийнхөө судалсан байсан баримтуудаар ярьж байна л та. Голын байлдаан болох үед яг эхний үед 1939 он 5 дугаар сард эхний байлдаан болох үед бол одоо Монгол Ардын Хувьс Засваргийн 6 дугаар морьтын үеч бол одоо үйл явдлын голд зөвлөлтийн одоо цөөхөн зэргүүд тэр нь хоёр тал жигүүрийг хамгаалж байсан байхгүй. За тэгээ үндсэндээ тэр 39 оны 5 дугаар сарын байлдаанд бид бол үндсэндээ ялагдсан. Одоо бид өнөөгөө одоо үдэн төвшөрж байгаа л да. Тэр үед 6 дугаар морьтын үеч хоёр хорооноос бүрдэж байсан. 17 дугаар морьт хороо гэдэг. 17 дугаар морьт хорооны дараагаар дандаргуу дамжигдсан. Бид нар хийсэн 1939 оны эхний 1-2 дугаар сард Монгол Ардын Хувьсгал зэрэгт байсан одоо боловсролтой сургууль төгссөн бүх мөг хэлэмгдүүлээд дөнгөж сургууль төгсч ирсэн улсуудыг 1939 оны одоо 3 сар ихээр хорооны дарга, дивизийн дарга тэгээд дээшээгээ томилсон байхгүй. Эдгээр чинь зүгээр одоо дунд сургууль төгсч ирсэн, төгсөж ирээд удаагүй 3-4 сар болсон улсууд. Тэдний чинь боловсрол нь өөрөө Тэвэрийн морин цэргийн ангийн улсууд байхгүй. Морин цэргийн гол төлөв, гол төлөвтэй. Танкны хүн байгаагүй. Лувсан доноо дотоод явны хүн. Цавсрын чинь өөрөө Тэвэрийн морин цэргийн анги байсан. Жанжээш таавн дарга байсан намсараа баригдаад явах үед одоо энэ албан тушаал томилогдсон л дээ 1939 оны 3 сард томилогдсон. Бусд нь бүгдээр тийм. Тэгээд нэг байлдаа эхлэхэд та боддоо 2 сар энэ дараа байлдаа эхэлж штэ. Дивизийн дарга шаарибэ ус эхлээд хорооны зарагч нар дараа нар одоо ямар бүрэлдэхүүнтэй ямар төвшөнд байсан улсууд өгч нэгдүгээр. Дандарбаатар байлдаан эхлэхэд 17 дугаар морьт хорооны дарга байсан. Яг үнийг хэлэхэд сайн байлцсан. Гэхдээ манерын өмнө зогсож исэн хүчин хэн байсан гэхээр баргын морьт хороо байсан. Япончууд үнэлэхдээ хамгийн сул одоо бэлтгэдэггүй анги ихтер баргын морьт хороо гэж үздэг. Зөвлөлтийн сурагч нар зөвлөлтийн зэрэгээс одоо удирдлагаас биднийг үзэхдээ хамгийн сул бэлтгэсэн улсад Монгол Ардын Хувьс Засвар байсан гэж. Дээр нэг гол юм байна. Тэр нь биелс 1939 оны ихээр Монгол Ардын Хувьсгал зэрэг ер нь Монголын зэрэг төлжигээрээ зөвлөлтөг эсэргүүцээр босдог гаргахаар бэлтгэжсэн. Энийг одоо бид нар сайн үндэхгүй байхгүй юу? Бэмбагийн биш. Ерөөсөө биш. Ерөөсөө тийм байсан.
Хишги бэмба гэж бас. Тэр бол сүүлдээ. Тэр бол одоо Сталин Чаус хоёр 1938 оны сүүлээр одоо бахан уулзлаа шүү дээ. Манерын өгсөн үүрэг даалгаврын өгтөр зөвлөлтөөс нэгдүгээр ерөнхий сайд Амрыг зайлуул чи засгийг ав. Амрыг түшиж байгаа гол хүн хэм байхаар цэргийнх нь байна. Монголын цэргийнх нь байна. Ийм учраас цэргийнхнийг асуудлыг шийдэгч. 1938 оны 11 сард Берия дотоод явдлын яамны сайдаар томилогдож байгаа. Одоо нэг асуудлын өгтөр Чаулсан Бери хоёр уулзсан гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Явахаас өмнө. За Чаулсан ирээд хамгийн дөрөв хийсэн асуудал нь засгийн хэрэг авахын тулд Монголын цэргийн удирдлагад байсан бүх хүмүүсийг 1-2 сард бүгдийг хэд бүгд. За ингэүүд хинч байхгүй болчихж байгаа байхгүй юу? За ингээд амар сайдыг зайлуулад тэгээ халхан голын байлдаа эхэлж байгаа. Та сая Чаусанг дурдлаа. Чаусанг нэг хоёлоо 2-3 үг яриул яасан юм бэ? За тэгээ гэж тий. Би бол нөгөө өөрийнхөө өнцгөөс харах гэдэг. Гэхдээ Чаулсан чинь элсэгдсэн юм биш үү гэдэг нэг тийм аргумент. Тэгээд нөгөө 38 оны сүүлд хагас жил байхгүйсэн шүү дээ. Тэр учраас Сталинтай 2 удаа уулзсан. Нөгөө өдөлтөд хэдтэй удаа уулзсан. Тэгээ эренгүүтээ манай энэ цэргийн жанжингууд миний эсрэг бослог гаргах гэжсэн учраас гээд 2 дахь том давлгаа гаргаад бүх цэргийн үлдсэн жанжингуудыг 39 оны 1 сар 2 сард бүгдийг нь устгаад тэгээ одоо наад лувсан доноо одоо хин бүгдийг жоох хөөхтүүдийг ингээд тавьчихж байгаа байхгүй. Тэгээд Амрыг 3 сард хусч хаяад тэр халахгүй байлдаа манерт бол тэр холоо манер бол засгийн эрхийн төлөө тэмцэж ирсэн, засгийн эрхээ авахыг үсэж ирсэн. 7 сарын сайн таны хэлгээд 7 сарын 11-нд нэг үлдсэн эдийгээ цааш нь харуулсан юм шүү дээ. Өөрийнхөө ганц холбоотон лувсан шарав. За тэгээ манай ерөнхийлөгч нөгөө довчин барьж аваад чинь байлдан болж яхад нөгөө хэдийгээ барьж аваад тэгээ хойш нь хөрвүүлнэ гэдэг чинь энэ хүнд одоо ямар бодол байсан баах гэж. Тэгээ би тэрийг ингэж хэлэх гээд. Өөрийнхөө өнцгөөс харах гээд. Одоо миний өнцгөөс. Энэ юусоо нөгөө илсэгдсэн биш үү гэсэн юм хэлэх гээд. Би бас тэгж бодоод байна. Ягаад гэвэл одоо шинэ Женко эмгэлэгч байхад баяраас нь ихлүүлээд инглаас нь ихлүүлээд бүгдийг мөрөссөн шүү дээ. Бас эсгэгдсэн юм шүү дээ. үгүй Би бол асуултаа харж хараад байна. Тэр үед эсвэл орчин үед эсвэл хоёр өөр зай. Азизээ хэлсэн эсвэл байсан. би Чаусанг бас нэг ойлгох хичээдэг. Энэ хүн энэ Монголд бүхэл хядлаг мэдлэгийг удирдсан үнэн. Энэ бол бүрэн барьцаалагдсан хүний ажиллагаа болохоос биш. Урдсан хүний ажиллагаа гэж хэлэхэд бол бас хэцүү. Ардталд нь энд 100 мянган цэрэг байж хахад Яа тэр бол гоё. үгүй яах юм бэ? Хоёр ах маань бол түүхчид судлаачид одоо бүх зүйлийг мэдээд ирсэн. Би тэр чинь мэдэхгүй болохоор өөрийнхөө цаг үетэй холбож шаардсан байна. Одоо шинэ Чаулсан анхандаа устарч байгаагүй гэж Женко ч гэсэн устарч байгаагүй. Сүүлд нь яг үйл явцсан ингээд давхцаад яваад байгаа байхгүй. Би эднийг цөмөргөнд барьцаалгсан усууд гэж боддөө. Цэдэн бол дахиад шоронд орсон. Эсвэлгдсэн биш барьцаалгдсан. Энэ үнэд улс төрийн том ял. Эрхүүд сууж явахдаа дахиад шоронд орсон. Шоронд орохдоо ямар асуудал толон засах асуудал байсан. Сталиныг Кировыг алгацсны дараагаар яасан гэхдээ бүх гэмт хэргийг хүнийг 12 наснаас нь ахуулаад дэд хэмжээний хэмжээгээр бүгдийг нь авна гэсэн. Яг тэр өлсгөлэн болж явах тэр үед бол толон засах хуурамч хийхэд ч бол шууд цаасан ялтай юм байсан. Самсурын маань дурсамжин дээр би очиж сулдсан гэд наадаг байхгүй юу? Хэнийг? Юу Хэнийг? Цэдэн болыг жаргал. Гэтэл тийм одоо тэр үеийнхээ аимшигтэй тэр хийсэн хүнийг
найз бас нэг оюутан хурж ирээд суулна гэдэг чөлөөрөө болцсон юм байна. Манай нэг хуучин ах яамны намын орон дөргөсөн агуанган битсэн дотоод явдлын яам юу ч үлээ нэг 91 онд гарсан жижиг тахим лөө. Тэн дээр болохоор 38 онд маршал хойно байж байхдаа Сталинтай уулзах гээд Цэдэн бол гэдэг нэг оюутныг олоод ир гэж. Тэгээ нөгөөх нь ирж амжаагүй ч үлээ ирэхүүгээс ханаас ч үлээ. Тэгээ ганцаараа ороод уулзсан юм аа гэдэг нэг тийм юм. Тэр чи би цааш нь бүр тодруулсан. Цэдэн болыг сургууль төгсөнд өөрөө ярьсан шүү дээ нөгөө хин дожид те. Тэгээд тодорхойлт бичээд тэр гэдэл бүр комментээр нь очиод дотоод комментээр нь очиод намайг чи одоо сайхан сургуулиуд төгсдөө сайхан амар гэж хэлээд тэгээд намайг өөрөө би баахан цугаалаад аялаад гэж тийм ээ. Тэгээд манай хүн тэр цугаалаад дууссан дараа Москвад элчин сайдын яамд байсан байна. Элчин сайд нь бол самбуугаа байсан. Тэр 3 давхрын өрөөнд одоо Чардак гэдэг нэрлэнтэй. Тэмдэ Цэдэн бол байж ирсэн байл. Тэгэхээр тэр байр байсан юм уу? Авцсан байсан юм уу те? Авцсан байсан. Тэр чинь нэг юуны Оросын нэг язгууртныг дараа зогтоочихдаг зэрэг тэр байрыг Монголд өгсөн байлээ шүү. Өнөөдөр элчээд юм уу те? Тий, тэр чи өгсөн те. Сүүлд нь нэхэж өрсөн асуудал ч байлаа. Манай байрыг ороож авсан гэдэг даа өрөө хөлтөнд тэмээж чинь уцааж өгсөн асуудал байсан юм байлаа. Тэгээд тэр байрны дотор Чардакнд сууж яхад гинтхэн Чавлсан Сталинтай уулзах гээд би 39 оны үед явж байсан. 38 оны. 38 оны. Хөөе. Элчин л уцсан юм байлээ. Оюутан Цэдэн болыг Сталинтай уулзахад дуудсан юм байлээ. Тэр нөө Чардак руу хүсэж нөгөө зөвлөнд байхгүй. Хашгиж явуулсан байсан, гадуур явуулсан байсан. Чи манай Москвад байсан юм уу? Ирхүүд байсан. Москва нөгөө зугаалганы дараа. Цэдэн бол. Дараа зугаалганы дараа. Кинон дээр бол уулзаад байт юм дээ. Тэгэхэд оюутан Цэдэн бол тийм ээ Сталинтай уулзах хэмжээнд хүрсэн байсан байхгүй. Энэ бол тийм ээ энийг залуу байгаа шүү гээд. Одоо нэг бүдэг юм. Халахгол дээр байгаа бүдэг юм өөхтөр тэр нүмергийн сав газарт их байлдаан болсон байна. Тэр байлдаан бол 9 сарын 1-ээс 5-ны хооронд Япон, Оросын хооронд зөвлөлтийн хооронд болсон байна. Манайх нэг жоохон байсан. Тэр байлдаан одоо хүртэл гарахдаггүй. За тэгээд тэнд ингээд одоо ман уул гэж яриад байна шүү дээ. Одоо манай нэг нүмергийн бомб байна. Та очиж үзсэн үү те? Та ман уулыг харсан уу те? Харсан уу? Тэр гүүрийг бариулсан байна. Би бол цаатлаас нь бүр очсон. Очсон уу та? Тэр одоо ман уул чинь тэр гүүрний чинь цааталт байгаа шүү дээ. Гүүрний сайн байгаа. Тэг. Тэгэхээр зэрэг манай хэл тэнд байсан байж байгаа байхгүй юу? Тэр урд. Тэр хэл дээр чинь манай хэлийн застав байсан. Гэтэл гентхэн одоо ер нь ялагдах гэж бодсноо яасан 8 сарын дундуур 20 доор Япончууд тэр хэлийн заставыг хөөгөөд тэр манай уулыг чи эзэлж аваад одоо тэр хоёр голын цутгал байгаа шүү дээ. Гүүр одоо таны бариулсан номерыг чинь одоо тэрхэн цутгал тэр нааш нь хөөж гаргаад голын нөгөө гэсэн үг шүү дээ тийм ээ. Голын одоо баруун тал руу хөөж гаргаад тэр хэсгийг жидлээд авсан. Тэр нутагч ерөөс ингэ цүлхээгээд орцсон байсан биз дээ. Одоо тэр чи хөндөй байгаа шүү дээ. Ингээ цүлхээгээд орцсон. Тэгээ тэрий чин булаагаад авцсан. Тэгэнгүүт Жоко за нөгөө 22 дугаар мартаараа бөмбөгдүүлдгийг тийшээ явуул. Матха одоо янзлгээд. Тэгээ нөгөө морд хороо чин 9 сарын 7-8-нд хөдлөөд 120 км л дээ. Тэр чинь явхад их өндөр өвстэй хэцүү газар шүү дээ. Тэгтээ яг хугацаа алдсан баг. Тэр бол яхаар 2 хоног хагас очиод нөгөө нөмрөг дээр тэр яг тэр голын чинь наан очиод тэгээ 9 сарын 11-нд байлдаад ялагдчихгүй. Ялагдгаас гадна цаадууд нь их хүчтэй байсан. 4 их бууга хайчаа явцсан. А тэр их буу хайс нь бас явдалтай. Хорооны комиссар одоо зөвлөх тэ нөгөө манай батарейн дээр хоёр хэрэлдсэн баг. Чи энд байрлуул үгүй би энд байрлуулна. Битээ хууцсан налдаа хөрөөд тэгэл яг байлдаан болсон чинь нөхөө их уугаа авч чадахгүй хайчаа авцсан. За тэгэл бүүн асуудал болохгүй. Тэгээ Жоков зогтсон байна. Наадах шүүхдэг, шийдэг. Тэгэхээр нэг асуудал. Жоков яхаараа манай цэргийг шийдэгдэнэ. Монгол цэргийг. Тэ? Тэгээд тэрнээс чинь болоод хорооны комиссар хоёр нь штабын дараа 3 тараага баригдаад
Тэгээ баригдангууд нэг хорооны дарга нэг тийм бадарч гэдэг нэг шаарлах хоёр байсан. Тэр чинь бас доронтой хүн байхгүй. Битээ хоцгээд би аим гоохгүй. Хорооны комиссар Цэдэн иш гэдэг одоо доронтой хүн сүулт байж аим гойсон байна. За би бол буруу хөлий аим өршөөгээд одоо энэ юм засгийн газар архивд байх хэрэгтэй байхгүй. Тэр олдохгүй. Тэгээд хорооны даргыг бод жалаад аим гойсон комиссар амьд үлдээд 10 жилээр ч үлээ хоригдоод тэгээ хороо ерөөсө тэр чигээр будаа та нар ялагдсан мó бааснууд Тэгээд урагч хороо. урагч хороо болоод. Гэтэ нэг юм хэлье. Сонь урагч хорооны нэг нөхрөөс ярилцлага байдаг. Баргууд ажилласан юм аа. Бид нар ямар сахлагтай байхгүй юу таа шүү дээ. Тэгээд бид нар уртаас нь тулдах гээд явж ирсэн чинь хамгийн болсон. Сүүлд нь тэрнээсээ буруутсан. Бид нар дээр тушаал ирсэн. Загсаа огч. Гэтэл тэнд баргууд нүмергийн гол нам маань уул тэр хавийн юмнуудыг ижлээсэн. Тэгэхээр энэ бол өөрөө зүгээр логикийн хувьд ярих ухаас яг тэр дээр баримтаалга. Японууд тушаал авсан бол юу боллоо гэж за тэгвэл жоохон газар эзэлчихье гэж явахаар тийм бас тийм арт юм биш шүү дээ. Ийм учраас энэ дээр бол хамгийн сахилахгүй улсууд бол баргууд л байсан. Сарын тулдаад ялангуутаа босгон хүчит одоо хоёулаа Даниэлс гэсэгээ сайхан ярилцъя гэдэг тий. Яг тэр үед Англи Францын Воршиловтой гэрээ хийжсэн. Воршилов нөгөөдхөн зөвшөөрдөггүй. Гэтэл тэр яасан гэхдээ зэрэг Германаас Риббентроп ирээд Европыг хувааж авчихсан байхгүй. Тэгтээ зэрэг тэр гэрээг бол ясаг та нартай ярихгүй гэсээр хагаад Англи Францтай унцчихад тэгээд 8 сарын яг тэр халах голын тулдаанд дууссан дараагаар тэд нэр Германтай уулзаад ингээд Европыг хувааж авсан. Тэгэхээр би яагаад асуусан юм бэ? Хэдүүлээс сүүлээс нь асууж байгаа шээ. Сая нэг сая газар нутгийн алдсан тухай ярьсан шүү дээ. Би дотроо юу гэж харддаггүй гэхээр Орос улс цаанаа тэр Польшийн талагч юм авахын тулд манай энэ одоо бидний яриад байгаа маннуу тэр бөөрнөрийн цаатын хэсэг орон 63 мянган га асар гэж байна. Энийг намилдсан юм шүү. Гэхдээ ийм асуудал байгаа. Тэнд чинь 3 гүрэн нийлчлээ. Герман, Итали, Япон. За айхтар том хятлаг цэргийнхнийг бол сүйтгэсэн шүү дээ. Сталин чинь 37 онд. За энэний дараа нийтийн ямар ойлголт болсон гэхдээ зэрэг Оросын айрам гэдэг бол одоо болсон хүчин байхгүй сүйд боллоо гэж сулгагдсан гэж. Тэгэхээр Германтай хэлцээр хийхийн тулд бид чангашуу гэдгийг харуулах шаардлагатай болсон. Ийм учраас энэ гадахгал дээрх тулдаан чинь Риббентроп Молтвын гэрээг хийх үндсэн шаардлага болсон. Оросд тэгж балардсан юм алга чанга шүү. Манай холбоотой Японыг бол гусаал хаялаа тийм ээ. Энэ факт ч өөрөө тэр Риббентроп Молтвын нууц хэлцээрийг хийх гол үндэс болсон байхгүй юу? Германууд нэг үгэндээ Германууд Оросыг хүндлэхгүй юу? Орос алж шүү гэж. Энийг би та нараа яагаад гэтэл хүн хамаа байхгүй. Халах голын тулдааны зэвсэг техник хүн хүчний харилцаа сүүлийн үед баримтаар илэрснээс Оросыг гомд хийх гэсэн байхгүй. Хохирол нь Оросыг амар их. Гэхдээ үрдэн юу? Ялсан. Яг өнөөдөр Путин Монгол улсад халах голын ойг тэмдэглэхээр ирэх гэж байна. Тэнд цаанаас нь одоо курс бүсгээ алдаад одоо бадар дуусч байгаа мөртлөө хааваасаа халах голын ялтыг нэмэх гэж ирж байгаа байхгүй юу? Тэгээд би энэ түүхийг одоо холбох гэдэг байна. Өнөөдөр ингээд осууд ч юу жижиг Украиныг хийлж чадахгүй 2-3 жил болчихлоо. Сая өөрийнхөө газар нутгийг алдчихлаа. Айгүй мя харагдаад байхгүй юу? Тэгээд мя бишээ бид нар чинь алж ирсэн шүү дээ гэдгээ Путин харуулах гэж халахгүй Улаанбаатар том хүлээ авах тэрийг ингэж би холбоож гараад. Би өөрөөр хэлээд халах голын тулдаан бол 8 сарын 20-ны явдал. Тийм үү?
Путин 5 жилийн өмнө ихтэй 9 сарын 3-нд ирсэн. Одоо төлөвлөсөн дахиад 9 сарын 3-нд ирлээ. Тэгэхээр яагаад Амрыг наадмаар гиндэг бүгд найрамд улсын өдрөөр чавлсан цагаан сараар алддаг. Тийм аюу их дуртай. Бүр Оросын бүх юмнууд тийм байдаг. Тэгэхээр 9 сарын 3-нд тийм халах гэдэгс дахиад 15 хоногийн дараа түрүү ирсэн од төлөвлөсөн яагаад гэж байгаа. 9 сарын 3-нд 45 оны 9 сарын 3-нд Япон ялагдаад гарын үсэг зурсан. Японы ялагдсан өдөр байхгүй юу? Энийг юм асуулт асуух гэдэг. Би ч одоо юу гэдэг төрөө даавж одоо хүмүүжил болгоод дараа нь би зөвлөлтийн 8 дугаар сургууль 6 дугаар сургууль буюу одоо нисхийн городок Урагчаа Баатар тэнцээ нисдэг. Бид нар чинь нэг автобусаараа манай онгоц руугаа би сургууль руугаа явдаг. Зөвлөлтийн одоо армийн хүүхдүүдийн сургууль сурдаг. Тэгээд тэнцэнээс 4 5 дугаар ангидаа зөвлөлтийн 8 дугаар сургууль буюу одоо бас л Оросын одоо офицерууд одоо энд байсан Оросын цэргийн одоо дарга нарын хүүхдүүдийн хамт Зөвлөлтийн зэргийн тий. Зөвлөлтийн зэргийн. Тэгээд төгссөн байхгүй. Манай шууд найз нартай Оросоор сайн ярина. Орос юм их уншсан. Тэгээд ер нь тэгэл одоо багасаа одоо би чинь одоо сургуулийн хоорын госол дуучин ардаа бараг 100 төг зогсооч госол дуулдаг. Орленок гэнэ октябрёнок гэнэ удаан зан гэдэг. Ингээд тэр үзэл суртал тэр бүх юмар нь боож хөгжиж ирсэн юм баггүй бич. Тэгээ хамгийн анхны хэрэгцээ хэзээ төрсөн бэ гэхээр Брежнев насвчихгүй. Тэгээ Брежневийн насварлтыг бол амар үзэл сурталаар ингээд янгууд хөөх ийм мундаг хүн бас өчтгийм байх та гэдэг ингээд анх хэрэгцээ юу гэдэг. Брежнев шиг тийм том дараа нар шиг өгөхгүй гэж үзэл санаа бидний толгойд хийсэн байхгүй. Тэгээ сүлд нь ингээд яг хөө тэгэл оюутан болоод одоо гадагшаа тусчлаа бас олон зүйлийг ойлголоо. Бас нэг таарч өгдөггүй. Тэгээд тийч одоо 89 90 он одоо тэр нэг дулаар янз бүрийн болоо. Тэгээд одоо нүүдэл суудлаа одоо баабрын зохиол гар дамж уншдаг болоод ингээд илгээд эхэлсэн. Гэсэн хэдиж нөгөө нэг хөвшмөл юунд яваад исэн байхгүй. Нөгөө октябрийн баяр тэмдэглэдэг маань нэгэн жагсдаг алкоголын одоо юу чимтэй те. Сая хамгийн сүүлийн одоо миний зочроо юу болсон бэхээр энэ Орос өөрийнхөө хөрш улс руу босод муухай төрмгийн дайрлаа шүү дээ. Тэгээ энэ бол бүр ингээд зочрох гэсэн байхгүй. Тэгээд одоо ингээд гүн чи яаж байгаа юм бэ? Яагаад ийм болсон юм? Энэ Орос Монголын харилцаанд ер нь түүх үед юу болсон ингээд хэдийгээр таяр шиг судлахгүй ч гэсэн ер нь уншаад эхэлсэн байхгүй. Тэгээ одоо өнөөдөр ингээд лавшруулаа таяртаа ингээд сайхан ярьс улсын дараа дахиад юу болчих чинь гэхээр за яг алкоголыг үндэс суурийг хаанаас тавив юу улсын юу бол ингээд ерөнхийдөө ойлгож хэлж байна да. Тэгвэл одоо ингээд бид нар энэ алкоголын ялтанд хитэнэс гэж ач холбогдол өгдөг болсон юм байна. Бид нарт ер нь хамаатай байр юм уу, хамаагүй байр юм уу? Байнга ингэж одоо төвдөд байдаг байсан юм уу? Байнга ингэж Путинээс чирээд байдаг байсан юм уу? Энийг байна. Ерднэс тэ жишээ нь зарим шувуу өөрийн одоо өндөг нь хагараад ингээ гарчингүүт нь анх харсан юм аа дагдаг тийм англи дээрх ажилладаг юм л да биологийн үед тий. Тэгэл ерөөсө тэрийг ихийг гэж үзээд нохооч үсэн муурч үсэн гэдэг дагаад өргүүлсэн юу гэдэг. Хүн ч гэсэн ялгаа байхгүй хамгийн одоохон анх тэр оюун ухаанд нь юу хийж өгөө те тэр салж чаддаг байхгүй юу. Энэ одоо хамгийн том хүн дээр бол англи дээр бол юу урлаг нөлөөлөхгүй л дээ. Хүн дээр урлаг нөлөөлдөг байхгүй. Би халах голын тултааны тухай одоохон уран зохиол, урлаг, кино, урлагийн тухай бол бүх бүртгэлүүдийг хийж үзсэн. Оросын зүгээс бол халах голын тухай бол Монголтой хамтарч ирсэн дайсан сэргүүсэн цогц ганцхан кино байдаг. Тэрийг найруулагч нь өөрөө нөгөө чөлөөлөлт
Кананы 5 дугаар сэржил балаар ядалдаг аль цэдэн бол бүгд дөрвөн шаглаг өдлөг айхтарлын болж исэн тийм үү? Солонгосын нэг кино байдаг. Гэтэ нэг Япон Солонгос хоёр хүн ингээд анх нэг товчхон гардыг. Яг байлдаанд гардаг халахгүй юмд дайслагдаж яваад Оросууд олзлогдоод тэгээд явсаар байгаа бүр юу Герман бүр юмд очоод л үгүй Сталинградын толтод орсдог тийм фантази кино байдаг. Тэрэн дээр нэг кино бай. Монголоос аягүй олон кино бай. Монголоос одоо өнөөдөр 234 238 хүн асуурсан гэж байгаа бол Монголын утга зохиол, урлаг, кино урлаг, жүжигэн дээр өгсөн хүний тавд 10,000 гараа авчихдээ. Тийм ээ. За ингээд бол ингээд сурч нэвтрүүлэг баримтат кино. За Оросд бол хийсэн хэлтэй баримт кино бий. Зүгээр манайд бол юутай баримттай тэгээд ой төмдөглөх болгонд л дахиад шинэ юмар зохиогоод ингээд явдаг ингээд өөт юм аа. Энэ бол ерөөсөө ингээд шингэсэн зүйл. Энэ шингэсэн зүйлээс гарахад аюу хэцүү хүн гэдэг чинь өөрөө бас нэг тийм юутай шүү дээ. Хар багтаа ингээд ядсан ийм юмнууд ч. Ийм юмнуудаас болоод бид нар чинь нэг хэсгээс нүнхээр салж чадахгүй нэг юмнуудаас. Салахад аюу хэцүү байгаа байхгүй юу? Үнэхээр тий. Яг л нөгөө эхийн сүү гэлээ гэхтэр тийм ээ. Ийм болчиход шүү тийм ээ. Тэгээд шинээр гарч ирсэн шинэ баримтууд, шинэ нөхцөл байдал, шинэ дэлхийн одоохон юу энэ ийм төч зогсож чадахгүй шүү дээ. Багтаа зэлжсэн төсөөлөх тогтоо горчохонд нь заагаад өчтөг байсан шүү дээ тусаараад байдаг. Ийм зовлонч бол биднэрт өнөөдөр их юутай байна. Шинэ үе гарч ирлээ гэдэг ингээд байдаг тийм ээ. Тэгээ шинэ үеч бол нийгэм улс төр тийм сэтгхүүн төр давмгаалах хэмжээнд юмд очоогүй шүү дээ. Би өнөөдөр ингээд хоёр автагаа зөндөө сайхан яаж суулаа. Хэдэн цагч ярив. Нэг л юм бодлоо. Ингээд алкоголыг дахид тэмдэглэхгүйсэн одоо яшиг гэж би өнөөдөр хүртэл бодож ирсэн байхгүй. Өнөөдөр саяартай ярьсан дараа бүр жил болгон хийх хэрэгтэй юм байна. Бүр жилд 2 удаа тэмдэглэсэн ч яадаг. Ягаад гэвэл энийг бид нар өөрсдөө ойлгох хэрэгтэй юм байна. Монголчууд бид нар энэ дээр өөрийн гэсэн ойлголт үнэлтэд болох хэрэгтэй юм байна. Судлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр 85 жилийн хийж байгаад би өнөөдөр анх удаага баярлах чинь. Ягаад бол энэ ой тэмдэглэгийг бол гурлаа ялж суухгүй. Чи нэг юм ойлгодоо хараа. Батлан хамгаалах юмны сайд болд байлаа. Луу болд. За луу болд яасан гэхдээ хэлийн одоо хонын асуудал шийдэж байханд цөмөрөө Сэлэнг аймгийн нутаг дэвсгэр дээр хоёулаа цэргийн сургууль хийжээ яа. Энэ бол хэлийнхээ асуудлыг зөв зөвгээр шийдэхэд бол нэмэртэй юм аа гэж. Орос Монголын цэргийн сургууль. Тэрнээс болоод сая баг би юм яриад хэлэхгүй. За тэгсэн чинь дараагаар нөгөөх асуудал чинь дараагаар нь юу болсон гэхдээ зэрэг нөгөө хамтарсан сургууль байна. Бүх Монгол улсын нутаг дэвсгэр дээр болоод Баян өлгийн өртөл үргэлжлээд сүүлдээ Номхон далай өртөл үргэлжлээд нөгөөд чинь тэгээ сүүлд нь нөгөө бас нэг юм дээрээ нэг 2-3 шоргоолчтой нөхдүүд байдаг юм байл да. Тэгэхээр нөгөөд чинь дэлхийн империалист бүрэн болох гээд ингээ бүр солиороо явж байгаа байхгүй. Нөгөө анх байгуулсан юм чи шал өөр юм байсан. Одоо цэргийн сургууль хийж байгаа одоо. Дорнод аймаг Сэлэнг юугаар хийж энэ та? Дорнод танк ороод ирсэн. За танк ороод ирсэн. Гэхдээ чи бид нар чи өөр юм ярьсан шүү дээ. Тэрүүгээр нь далимдуулаад тэгээ эдэн шоргоолчтой нөхдүүд бас дэшиг генерал болох гэдэг юм бүр дампуураа явчихж байгаа байхгүй. Бид нар зүгээр хэлийнхээ асуудлыг зөв шийдэхэд бол иргэний сайд луувалтын санаачилсан юм маань одоо Монгол улс бол дэлхийд одоо ухаан НАТОтой үзэлцэх тийм кампани бол дуусж байгаа байхгүй. За баярлалаа. Дуусгаа. Бичлэг дуусаа. Юм аваа.